Надад хүрэлцэн ирсэн эрхэм үзэгч та бүхэндээ 2 он солигдох гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Монголын сагсан бөмбөгийн холбоо үндэсний дээд лигийн 2025-аас 2026 оны улирлын ээлж тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдрийн тоглолтын талбайн зочин багаар Улаанбаатар Amazons Хоёрдугаар 32 багийн өсний тоглогч Johnny Robinson. Хоёрдугаар 1 багийн албан тоглогч Ганбаатарын Энхлин. Хоёрдугаар 25 багийн амгалан тоглогч Магванорын Эрдмот. Хоёрдугаар 3 багийн төвийн тоглогч Шүлтэн намжгийн Бэмчао. Хоёрдугаар 12 багийн төвийн тоглогч Нэмдоржийн Эрдэнма. Хоёрдугаар 6 багийн амгалан тоглогч Чимцэрэнгийн Уртнасан. Хоёрдугаар 7 багийн албан тоглогч Чинчавын Болор Цэцэг. Улаанбаатар Амсосгийн гарааны тав тоглогчийг танилцуулъя. Хоёрдугаар 11 багийн албан тоглогч Кейли Двон. Хоёрдугаар 16 багийн албан тоглогч Батсожийн Болор Эрдэнэ. Хоёрдугаар 14 багийн төвийн тоглогч Баатрин Болор Эрдэнэ. Хоёрдугаар 13 багийн тоглолтын тоглогч Монгол Улсын гавьяа тамирчин Онлбаатрын Хулан. Хоёрдугаар 5 багийн ахлагч багийн өсний тоглогч Монгол Улсын гавьяа тамирчин Бат Эрдэнийн Ариун Цэцэг. Улаанбаатар Амазонсогийн ерөнхий дасгалжуулагч Гарсиа Хавивер. Энэ өдрийн тоглолтын талбайн зочин багаар эзэн багаар хамтран ажиллагч Women Resource Mongolia, ивент итгэгч Royal Olympic сургууль, ерөнхий ивент итгэгч Хүссэн зүг компани Pirates. Хоёрдугаар 1 багийн өсний тоглогч Стевенс Тина Мария. Хоёрдугаар 11 багийн тоглолтын тоглогч Насан жаргалын Менжирма. Хоёрдугаар 2 багийн тоглолтын тоглогч Гантулгын Норчма. Хоёрдугаар 10 багийн төвийн тоглогч Алтантуягийн Солонг. Хоёрдугаар 14 багийн амгалан тоглогч Лавгочрын Жалзан Дулам. Хоёрдугаар 13 багийн тоглолтын тоглогч Алтан төгсийн Намуна. Хоёрдугаар 8 багийн амгалан тоглогч Алтан цулын Хонгорцул. Хоёрдугаар 15 багийн амгалан тоглогч багийн ахлагч Даваасүрний Ганзол. Pirates-ийн гарааны тав тоглогчийг танилцуулъя. Хоёрдугаар 31 багийн тоглолтын тоглогч Blankes Deja. Хоёрдугаар 55 багийн албан тоглогч Монтлойрын Анужин. Хоёрдугаар 9 багийн төвийн тоглогч Төвшин жаргалын Үлэмж. Хоёрдугаар 5 багийн тоглолтын тоглогч Баярмагийн Цацрал. Хоёрдугаар 4 багийн амгалан тоглогч Муратын Булбул. Pirates-ийн ерөнхий дасгалжуулагч Болонгомын Пүрвсрийн. Хоёрын тоглолтыг талбайд шүүмжлэхээр Монголын сагсан холбооны шүүгч Бачаргалын Мөнх тогоо. Монголын сагсан холбооны шүүгч Гончиг Сумлагийн Санчирма. Талбайхлаг шүүгчээр Монголын сагсан холбооны шүүгч Батсайхны Мегмар сүрэнээр ажиллахад бэлэн боллоо. Эрхэм үзэгчид та бүхэн суудлаасаа босож Монгол улсын төрийн дуулаа хүндэтгэн хүлээн авна уу?
2025 оны хамгийн сүүлийн өдөр хөнгөн гонигтай баяр жаргалтайгаар ийхүү эхэлж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс зурагтаараа магадгүй зурагтаараа үзэх боломж байгаа бол компьютер гар утас Лүг ТV-гээр үзэж байгаа танд шинэ жилийн баярын мэндийг хүргэн чин сэтгэлээсээ мэдчилж байна. Ад жаргал, баяр хөөр, адал явдлаар дүүрэн жил байсан гэдэгт нь итгэлтэй байна, эргэлзэхгүй байна. Ахин нэгэн сонирхолтой онцгой жил таныг хүлээж байгаа гэдэгт та бүхэн итгээрэй. За мөн энэ оны хамгийн сүүлийн өдрийг сэтгэл дүүрэн хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй гэд 2025 оны сүүлийн тайлбараа ийхүү эхлүүлж байна. Энэ тоглолт таныг өөдөхгүй гэж найдаж байна. Өнөөдрийн тоглолтыг Цэнд баяр насан буянаар тайлбарлаа хүрэхэд бэлэн болсон насаада баярын мэнд хүргэе. За баярлалаа. Цэндээ бас баярын мэндийг хүргэе. Энэ тоглолтын тайлбарыг бас гайхалтай эхлүүллээ. Баярлалаа. За өнөөдрийн мэдхний шууд амжуулах эхний тоглолт Улаанбаатар Амазонсын эсрэг Pirates Амазонсын гарааны бүрэлдэхүүн Болор Эрдэнэ Хулан Келли Чон ариун цэцэг Болор Эрдэнэ гэсэн тавтыг илгээсэн байна. За харин тэдний өрсөлдөгч талбайн эзэн багаар тоглох Pirates-ийн гарааны 5 Анужин Булбул Цацрал Blanks үлэмж гисэн 5 тоглогч байгаа харагдаж байна. За энэ тоглолт олон зүйлээр онцлогтой. Нэгдүгээрт шинэ жилийн баярын өдөр тохиож байна. За нөгөөдөөгөөр 12 сарын 29-нд 2 өдрийн өмнө болсон холбооны цомын аврах шалруулах тэмцээний аврагын тоглолтод учраа таарсан 2 багийн хоорондын өрсөлдөөн үснэгтийн 1-2 дугаар байранд бичигдж байгаа 2 багийн хоорондын ээлжид нэгэн тоглолт аль багийнх нь улирлын хамгийн сүүлийн тоглолт гээд онцлог зүйл ихтэй ярих зүйл ихтэй доглуулсан тоглолт байна. Тэгэлгүй яах вэ? За 2 багийн хувьд бол энэ үлрэл 2 тоглолтыг хийхэд хоёуланд нь Улаанбаатар Амазонс баг хоцсон. За үснэгтийн 1 болон 2 дугаар байраар улирлаа дуусгах нь бол ойлгомжтой болчихсон байгаа. Тэгээд энэ 2 баг магадгүй аврагын цовролт хоорондоо таарахыг ч бид нар одоогийн байдлаар үгүйсэхгүй. Улаанбаатар Амазонс 14 тэг гэсэн амжилтаагаар улирлаа ихтгэл төгс 100% амжилттай үргэлжлүүлж байгаа. Өнөөдөр тэд 15 тэг гэж шинэ түүхийг бичиж чадах уу? Аль эсвэл Pirates улирлын 10 дахь хожлоо авч 15 гэсэн амжилтаагаар улирлыг дуусгах уу гэдэг асуултын хариултыг бид энэ тоглолтын төгсгөлд мэдэх болно. Ингээд тоглолт эхлэхэд бэлэн болсон Болор Эрдэнэ үлэмж нар дундаа өсөрж ихний довтлогоо Amazons дамжуулалт хулан 2 оноо. За яг энэ дундаа өсрээд бөмбөг авах юм бол яг иймэрхүү тэр оноо авдаг. Энэ зүйл бол Amazons-ийн одоо нэг тогтцоо хөлбөр шиг юм байгаад байгаа. Маш хурдан оноо авч чаддаг. Хулангийн хамгаалт сайн болсон. Гэтэ хамгаалагчаас бөмбөг гарсан байна. За ямар ч мэрэгжлийн спортод ялангуяа багийн спортод back to back тоглолтын дээр нэг бага дараалж очно гэдэг бол маш амаргүй байдаг. Зарим одоо Улаанбаатар Амазонс баг ердөө 2 хоногийн зайтай Pirates-ыг болгож авч чадах уугүй гэдгийг энэ тоглолтоос хамтаарай. Pirates-аас дамжуулалт булбулаас ирсэн хоорондоо ойлголцсонгүй алдаж байна. Хулангийн дамжуулалт ариун цэцэг, хулан ариун цэцэг гэсэн хослол хамтдаа талбай дээр байхад хамгийн хүчтэй байдаг лээ. За тэгэд Амазонсоос бас нэг одоо сайн мэдэн Келли Чон хэрэг ирсэн байна тий. Гарааны бүрэлдэхүүнд гарсан замун дасгалжуулагч Гарсиа ч гэсэн эргээд ирсэн байна. Нөгөө таалд Анужин 3-аас шийдсэн. Pirates-ийн дотлоо очихгүй Болор Эрдэнэ нүний шамаар өмгийг хатгаад гаргалаа. Тэгэд сая холбооны цомын тэмцээний MVP буюу шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Яхаарахгүй тэрхүү тэмцээнд бага авраг болоход хамгийн чухал нөлөөтэй тоглолтуудыг үзүүлсэн хүний нэг бол Баатрин Болор Эрдэнэ гацааг байсан. За тэгэд энэ улирлын үндсэнтэй тоглогчийн шагналч гэсэн бас нэр нь дээгүр байгаа. Тоглогчдын нэг бол гарцаагүй Баатрин Болор Эрдэнэ Blanks тохиошидсан дундын зан шидэл амжилттай болсон. Pirates-ийн энэ тоглолтын эхний оноог Blanks авч байна. Эргээд Amazons-оос дамжуулалт хүлээж авч чадсангүй. Бөмбөг алдалт болж байна. За 2 багийн улирлын эхний тоглолтод Amazons 77-50 ярцаатай ойдсон бол 12 сарын 3-нд болсон улирлын 2 дахь тоглолтод 81-63 ярцаатай ойдсон. За нэгсэндээ энэ сар зөвхөн энэ сард ингээ 3 дахь удаага 2 баг хоорондоо тоглож байна. Тэгэд зүра за Pirates-ийн өмнөх учраа гэхээр нэг удаа бидэнд харуулж байна. 63-81 харьцаатай гэдэг энэ дэр. За дундын шилт номчтой болоод 2 оноог авч байна. Тэгэд Amazons баг дээр өмнөхөр одоо онцлох олон зүйл статистик байна л да. Amazons баг 303 хоног хожигдоогүй гэсэн ийм цувралыг үргэлжлүүлж байгаа юм байна. Яг одоо хараач сүүлд 303 хоногийн өмнө хожигдсон гэж байна. Одоо жилд 365 хоног байгаа. 12 сараас 10-д нь хожигдоогүй. Энэ цаашдаа хожигдох хэсэг нь эргэлзээтэй. Яг л ийм байдалтайгаар үргэлжилж байна. Тэгээд үнэхээр Amazons-ыг одоо магтахаас өөр яах вэ? Дийлдэшгүй байна гэдгийг нотлохоо дөнгөж сая харагдаад өнгөрлөө.
За 303 хоногийн хооронд ч одоо шинэ iPhone-ы шинэ загвар танилцуулагдлаа гэдэг шиг олон л зүйл энэ хооронд бол боллоо. Тийм дэлхийд даяар хэдэн 10 шинэ кинонууд нээлттэй хийн. Зүгээр юм болж өнгөрч байгаа шүү дээ. Тэгтэл Amazon-с хожигдохгүй байсаар л байна. За Amazon-сын давталгаа ахад үргэлжилсээр ариун цэцэг дамжуултан самдан хүрээ таслагдлаа. За, Өнөөдөр мэдээж хожигдохгүй хийн. Баталгаа бол байхгүй. Pirates бол үнэхээр хүчтэй байгаа. Blanks-ийн 2-6-4 Үлэмжийн гой дамжуулт байлаа. За ялч өдөр үнцэндэгийн маань хэлсэнчлэн хоёр багийн үед бол финалд харах магадлал бас маш их өндөр байгаа. Ялчгүй тэнүүлэрлийн эмэгтэй дээдлийн хамгийн шилдэг хоёр баг 12 сарын 31-нд ч гэсэн яг л хуваар дээр зоогдсон байна энэ хоёр багийн тоглолт. Тэгэд энэхүү тоглолтын дараагаар та бүхэн 16 цаг 10 минутаас бас нэг сонирхолтой тоглолт болох эрэгтэй лигийн SG Apes бас холбооны цомын авраг баг тэдний эсрэг Сэлэн Бодонс хэрхэн яаж тоглох вэ гэдэг энэ ач холбогдолтой сонирхолтой тоглолтыг M банк арена төрөлцөн ирж үзэх боломжтой. Бас PSN 3-аар мэдээж шууд амжуулан хүрэх болно. Ариун цэцэг хөргөө довтлсон ариун цэцэгт энэ M банк аренагийн талбайд тоглох дэндүү амархан байгаа да. За Алтан одтой Pirates сүүл тоглоод 66-61 харьцаатайгаар 12 сарын 25-нд тоглоод хоцсон. Улмаар Алтан одыг бүр хэцүү байдал руу оруулсан. Тэгсэн. Маргааш тэд итвгүй эрвсүүдтэй тоглоод плей-офф шалгарх уугүй юу гэдэг маш ширүүн сонирхолтой эцсийн мөчийн шийдэх төрийн тоглолтыг хийх гээд байна. Шийдвэрлэх тоглолт гэж хэлж болно. За тухайн тоглолтод Алтан од хожих юм бол хоёр багийн амжилт тэнцэж ирэхээр байгаа тийм. Тэгээд Алтан од дээр нь бичигдэх байсан байна. Тэг санаж байна. Ариун цэцэг ахаад задлсан. Гэлли Чон 3-аас дутж байна. За шигшээ багийн цугларалтандаа яваад удаан хугацааны дараагаар хүрэлцэн ирсэн Гэлли Чон. Явчаад ирсэн бас л нөгөө 303 хоног үргэлжилсээр байлаа. Юу ч өөрчлөгдөөгүй. Баг нь бүр холбооны цомын аварга боллоо. Энэ үлрэлтийн Amazon цаг бүрэн бүрэлдэхүүнээр тоглосон тоглолт ер нь нэг цөөн шүү. Тийм. Хулан ариун цэцэг хоёр нэг бүтэн сарын хугацаанд амарсан. За Робинс ч бас нэг сарын хугацаанд амраасан шүү дээ. Тэгсэн. За Гэлли Чон сая яваад ирлээ. Дасгалжуулагч Гарсия хүртэл нэг яваад ирсэн ч гэдэм юм. Бүрэн бүрэлдэхүүнээр тоглосон тоглолт тэгцүүн байсан идэж 14 тэг гэсэн амжилттай лигийг тэргүүлсэн ивэр байна. Асуудал байгаа юу гэвэл Amazon хангалттай байгаа шүү дээ. Ариун цэгийн энэ бэртлэгэмтэл одоо ч гэсэн бэртэлтэй тоглож байгаа. Тэр зүүн өвдгийг харж байгаа. Гэхдээ мэдээж арын алба бусад хүмүүстэй юмч гэл сайн ажиллаж байгааг илэрлэн байх л да. За Гэлли Чон бөмбөгөө таслуулсан. Булбулын сайн хамгаалалт үндсэн л яг хийж чаддаг гол юм аа хийлээ. Ануужин бужигнуулаа явсан. Blanks дундаас үсрээ шидсэн. Шийдэлт нь хойж гарлаа. Улангийн самбар. Тэр лиг эхэлсэн цагаас хойш Amazon-с баг 77 тоглосон юм байна нийтдээ эмэгтэй лигт. 12 удаа л хожигдсон. Одоо тэгэхээр үлдсэн 65 тохиолдолд нь Amazon-с хожсон гэсэн ийм үзүүлэлттэй. Хожлын хувь бол үнэхээр гайхалтай байна тэгэхээр. Тийм. Одоо 84.4% хожлын хувьтай. Дэндүү төгс үзүүлэлт байна энэ бол. Тэгээд одоо эсрэг багуудаа хожихдоо 19.7 оны зөрүүтэй дунджаар хождгоо гэсэн ийм статистик байна. Тэг өмнөх жилүүдийг бид нар Amazon-сыг бодоод үзье л да. Манд үсэл сэрлэм. Тий. Тэг ингээд цааш нь баг ярих шаардлагагүй. Ийм л байлаа. Тэгээд энэ үйлрэлт харин тэдний эсрэг хэн яаж өрсөлдөөнийг үзүүлэх вэ гэдэг дээр л анхаарал байна. Өнөөдрийн тоглолт харин маш гоё эхэлж байна. 8-6. Ариун цэгийн нутгаан дээр алдаа гарсан хоёр шидэлтийг гүйцэтгэн. За нөлөөлөлт тэгээд Amazon-соос мэдээж улирлын үнцэнтэй тоглогч тодорхой нь бол ойлгомжтой байх. Зарим хинбэ гэдэг л асуулт байна да. Одоо улирлын тоглолт нэгэнтэй ойлгомжтой ингээд дуусчихин зүгээр. Хариун цэцэг хулан хоёрын тэр тоглолтын тоо хүрэх үү үгүй юу гэдгээс их юм шалтгаална. Магадгүй болор дахиад бас нэг MVP-гээр өөрийнхөө энэ гайхалтай замналт өнгө нэмээд авраг аваад дуусвал зүгээр тамирчны хувьс авч үзвэл тэгэлгүй яхаа. Гэхдээ плей-офф бол өөр шүү дээ. Залбай техник солилцоо орж ирсэн байна. Болор цэцэг орж ирээд болор эрдэнэ. Зэрүү шилжсэн үлэмж дундаа шидлэг үүсгэсэн үлэмжийн шидэлт амжилтгүй ариун цэцгийн самбар Гэлли Чон. За Гэлли Чон өөрөө явж ороод нэг дохиод амжилт шилжсэн болор цэцэг гэргээ Чон. Ариун цэцэг за Ануужингийн эсрэг ялчгүй нурууны даваа байсан. Даваагаа ашиглаад алдаа авлаа. Тэгээ биеийн хүч
Байрлалыг зөв эзлэх. За Гарзээ тасалжуулагч орог хөвшигээд байна үү. Хулан. Цацралын өдөөс дамжуулалт ариун цэцэг Blanks түүнийг хамгаалж байгаа. За хүчтэй хурдтай тесрэлттэй тамирч хамгаалж байгаа. Хулан 3 онооны шийдэлт. Ариун цэцгийн дамжуулалтаар энэ удаад хулан Хамгаалагчтай шийдсэн шийдэлт байлаа. Тэг өмнөх хөлөглөдөд ч гэсэн Amazon-с яг бүтэн бүрэлдэхүүнээр тоглоогүй шүү дээ. Одоо юу гэдэг нандин үсэл Америксэн хулан хятад руу явсан хөлөглөл байсан ч гэдэм үү. Хоёр гол тоглогч нь яг хөлөглөл дамнаад. Гэтэ өнгөрсөн жил чинь нанд үсэл тоглосон байна. Тэгсэн өнгөрсөн жил нанд үслээс гэтээ хулан байгаагүй тийм. Тэрний өмнө жил бол хулан байсан гэтээ нанд үсэл байгаа ч гэдэм үү. Иймэрхүү нэг зүйл бол байсан. Келж Шон болор эрдэн дундын цааш шидэл дутсан Ануучингийн самбар. Онооны зүрэг ахаад ойртуулах боломжтой. Ануучин Гэличон шахсан. Бул дамжуулах хүний хайсаар хүн олддоггүй дээ. Маш хэцүү байл руу орсон. Blanks авсан. Болорцгийн өдөөс дайраад явсан алдаа боллоо. 2 шидэн. Тэгэд тоглолтын өмнөх хөтөлбөртөн дээр манай хоёр хөтлөгч маань хэлсэн. Тина Стивенс Pirates-ийн бүрэлдэхүүнд нэгцэн. Тэгэхээр одоо Pirates-ыг улам хүчрэг болгож байгаа зүйл бол энэ. Тэгэлгүй. Самбраас бөмбөг авалтаар бүх тоглогчдыг тэргүүлж байгаа хүн Pirates-ийн будтай талбай тоглохоор боллоо. Тина Стивенс. Дээрээс нь Blanks самбарт бас топ дээгүүрч хийж байгаа. Тий. Үлэмж дээгүүрч хийж байгаа. Тэгэхээр одоо самбарын давуу талаа л ашиглаж плей-офф төрсөлдөх гэж гол нүүдлүүдийг бүрүүсүрэн дасгалж болгож Pirates-аас хийх болов. За зарим үед бол үлэмж үүдийн ганцаарч байгаа зүйл бол харагдаж ирсэн зарим тоглолтууд дээр. За тэгвэл одоо ингээд маш том тусламж түүнд ирж байна да. Будтай талбайд. За ариун цэцгийн дотлоо амжилтгүй болоод Blanks-ийн толгойноос бөмбөг гарцсан юм байна. Хуулан энэ цэгээс нэг хийцэн байгаа да. Энэ удаа шилтэн цагиргаан онсонгүй. Хонгор зулын самбар. Хулангаас харин хэр харагтаад идэв шийдэлтэй байлаа шүү. Сүүлийн үед хулангийг үүсгэл ямар өндөр түвшинд байгаа вэ? Задлсан үлэмж дундаас байдгүй бул самбраа аваад алдаа салгаж байна. Хамгийн нуруу намтай ч гэсэн тэгэл мэдрэмж давуу тал туршлага юу гэдгийг тэрийг л үргэлж харуулдаг хүн. Хулан Келж Шон хоёрын дундаас самбар авчээ. Amazon-сын багийн 2 дахь алдаа юм байна. Цацрал бөмбөгийн тоглолтод оролцуулна. Бол засрал. За засрал бөмбөг бариад их хүнд байдал руу яваарсан. Ариун цэцэг бөмбөгийн тасаллаа. Эргээд Улаанбаатар Amazon-с баг хүртэн тоглоом шилжсэн. Келж Шон дээр алдаа гарчээ. За тоглоом эхлэхээс өмнө алдаа гарсан. За Улаанбаатар Amazon-с баг дээр ер нь самрын тоглогчд нь өндрөөс гадна урд чумны тоглогчд ч гэсэн ер нь эсрэг багийн орчны тоглогчдаас бол хамаагүй өндөр байдаг шүү. Ямар ч багийн эсрэг одоо илүү өндөр баг нь Улаанбаатар Amazon-с байж чаддаг. За тэгээ сагсан бөмбөг хөвсөж байгаа илүү шийдэл зөнхөлж гин хурдтай байх хэрэгтэй ч гэдэг юм иймэрхүү зүйлс байгаа ч гэсэн сагсан бөмбөг тэгээ стил одоо юу гэдэг өндөр хүмүүсийн л тоглоом хэвээр байгаа штэ. Тийм тэрийг одоо батлах зүйл эрэгтэй эмэгтэй сагсан бөмбөг аль алинд нь Монголын лиг дээр ч гэсэн зөндөө байна шүү дээ. Будагтай талбайдаа илүү сайн хүчтэй байгаа багууд л одоо амжилтыг үзүүлж байна те. Хамгийн сүүлд тэр холбооны цомын тэмцээн дээр бихэд бид нар хасын хөлгүүд SCFC-ийн тоглолтыг санаж байна те. Тэгэхэд Шигшээвагийн бас ирээдүй гэж нэрлэгдэж байгаа хоёр залуугийн хоорондын өрсөлдөөн үнийг ахаад одоо маш олон хүмүүс харлаа, үзлээ, сонирхлаа. Аз хоёр дүлгөөнөр те. Дүлгөөн тэгээ MVP боллоо. Яг л одоо төвийн тоглогчид бүх зүйл бас шалтгааллах гэдэг шүү. Тэгж байна. Тэр шалтгаараа Pirates-д бол төвийн байрал дээр хүчээ заатгсан байна. Келж Шон Amazon-сын урдан давталгаанаа болорцэг байгаа да. Болорцэг эргээд Шон Pirates-ийн хамгаалалт байраа эзэлчлээ. Хулан ариун цэцэг. За хамгаалалт бол их сайн болж шүү. Болор цэцэг энэ одоо хонгор цуулийн эсрэг зурж ороод довтлсон ямар нэг алдаа байхгүй. Хамгаалалт амжилттай болсон байна. Засрал хонгор цул руу өгсөн дамжуулалт нь таслагдсан байна. Ариун цэцэг тасалсан. За тэр нэмээд хонгор цуллаас алдаа авсан юм байна шүү. Багийн алдаа дөрвөөс дээш болсон байгаа. За тийм байна. Бөмбөг алчаа тэр баруун гарыг нь уургалаад үлдээсэн юм байна. Шууд амжилтын Platinum event итгэгчээр дасандаа Бүүхан М-банк өмнө шууд амжилтын Platinum event итгэгч спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дийлэр топ мотор сайлж байгаа.
Ариун цэгийн хоёр торгуулийн шилдэг хамтаа харцгаая. Одоогийн байдлаар түүний хувьд хэдийн 5 оног аваад байгаа юм байна. Эхний шидэл амжилттай болсон. За ер нь Улаанбаатар Амазонстай энэ үлрэл эхний үед ингэж ойрхон тоглосон баг их цөөн шүү. Тийм. Тэгээд ариун цэг хулан хоёр байгаагүй тэр Винкстэй ойрхон байсан гэж магадгүй юм. Бусдаар бол Амазонсын хувьд ер нь тоглолтын эхнээс л давуу талаа үүсгэжээдсэн онооны давууг. Тамирчдын хувьд ч гэсэн бас нэг дарамт байгаа шүү дээ. Нөгөө тал ч гэсэн энэ 14 тэг гэсэн хожлын цувралыг нь 303 хоногийг нь зогсоож хийсэн юм байгаа. 303 дээр нь зогсоохыг хүсэж байгаа тийм. Лакси 2 оноо. 14-12 одоо бүр хамгаалах юм бол дараа нь тэнцвэрлэж боломжтой давталгаан дээр ирэхээр Van Pirates. Kelly Chong. Цаад боловцыг өмгөө авсан сул орон цагаараад ирсэн ямар амархан бэ. За сүлжиж ороод байсан гүтээ сая. Боловцыг чих гоё тоглолтыг үзүүлжлээ. Засрал Үлэмжийн сланыг авсан наан бол за бол ихний үед ер нь довтгооны оролдлого хийсэнгүй шүү. Ихэнхүү дамжуулалт үлэмжээр ирсэн. Эргээд бол руу чиглэсэн дамжуулалт хажуу шамаар гарлаа. За Pirates-ийн 8 дугаар хонгор цуулын хувьд бол өнгөрсөн жил эмэгтэй лигийг оноавалтаараа тэргүүлж ирсэн. Онооны авраг болж ирсэн. 19.1 оног дунджилсан. За нөгөө талаас ариун цэгийн хувьд бол яг 19 оног дунджилсан. Болор Эрдэнэ Хулан эхний үеийн сүүлийн минут ажиллаад эхэлсэн байгаа. Хулан хойшоо татаа шидсэн 3 онооны шидэлтэнд дутсан. Гоё шидэлт байлаа да. Pirates-ийн давталгаа хамтаа харцгаая. Blanks. Шууд өөрөө дараад явцсан. Хангалттай зай үүсэн. Мэдрээд явсан Хулан хаалт. За алдаа гэд үлээч байгаа юм байна. Нүрийн шугам дээрээс нь шүүх. Шахаа харъя. За Хулангийн тэгэд одоо хоёр дахь алдаа болчихж байгаа юм байна. Тэгж байна. За Blanks-аа тэгээ бөмбөгөө ямар гоё нуугаад орчвоо те. Маш гоё нууж ороод контакт харсан байна. Blanks эхний шидэлт амжилттай болсон. За Pirates-ийн хувьд бол өөрсдийн хүсэж ирсэн эхлэлээ бол нэгдүгээр үе тавьж чадлаа. Онооны зүг ерөөсөө нэг 4 дотор л байрч чадаад байна. Эргээд 2 болсон. Амазонсын довтлогоо Хулан ариун цэг Kelly Chong зай гарсан 3 онооны шидэлтэй амжилттай болсон. Kelly Chong-ын тоглолтын эхний оноогоо шидэлтийн шугны араас авлаа. Тэгээ Амазонсын бүрэлдэхүүнийг харахаар одоо Хулан 3 номер дээр тоглоод байгаа. Болор цэг 2 номер дээр. Тэгэхээр бол одоо ямар ч багийн эсрэг өндөр байх нь аргагүй л дээ. Одоо Монголд байгаа л одоо хамгийн за тийм дахиад бол бөмбөг авчлаа. Pirates үлдэж байна. Хулантай үсрээд 2 удаа бөмбөгийг өөрийнхөө багт аваад үлдэж чадлаа шүү. Тэглээ. Мэдрэмжийн асуудлыг ч үнэхээр одоо тулгаж байгаа да. Бөмбөг одоо унах цэгийг л маш сайн мэдэрч байна да болбол. Соёл байрлалын давууг нь Хуланд байсан юм байна. Бол аваа шуу шидсэн. Kelly Chong-ын шидэлтийн хариуг нь энэ шидэлтээрээ барьлаа. Эхний үеийн сүүлийн 10 секунд эхэлж байгаа. Энэ үеийн сүүлийн довтлогоо Улаанбаатар Амазонсын 4 секунд Kelly Chong хэдийгээр тайвал байна да. Болорцыг хажууд руу алхаад 3-аа шидэж чадсан. Шидэлт нь орсонгүй. 17-19 2 онооны зөрүүтэйгээр эхний үе өндөрлж байна үзэгчтэй. Шууд амжуулалтын гол ивент тэтгэгч хамтаа төрүүлж алах нь шууд амжуулалтын гол ивент тэтгэгч Coca-Cola ундаага угаад шинжлэлийн хүслийн жагсаалтаа ICOC аппликейшн руу илгээгээрэй. Хоёр багийн тоглолтын 2 дугаар үе эхэлж байна. Эхний үе Pirates-ийн хувьд бол маш сайн 10 минутын сагсан бөмбөг байлаа. За Амазонсоос 2 дугаар үеийн эхний давталгааг Хулан шидэлтээр эхлүүлсэн боловч алдаж байна. Бол хурдан давталгаа. Захаад бөмбөг шилжиж явсан. Тина Стефенс эргээд Тина үндсэн юм хийлээд шидэлт нь арай өвчтэй боллоо. Анх удаага талбай дээр гарч ирж байна. Тэгээ эрэгтэй лигээс ялгаатай нь бол мэдээж одоо хоёр импорт тоглож хоёулаа хамтдаа зэрэг талбай дээр байх боломжгүй байгаа. Kelly Chong, Tina Stephenson өдөөс 2 оноо авсан. Хурдаараа ил өргсөн гоё довтлогоо байлаа. Засрал.
За Тина Стефенсийн ингээд шинэ багтаагаа хийж байгаа эхний тоглолт нь энэ болж байгаа аримцгээс бөмбөг гарсан. За эхний үед одоо хамгийн хол болж салсан онооны зөрүүнийг 6 л байв да. Тэгээ ер нь яг тэр 6 дотор л Pirates-ийн үед бол онооны зөрүүг барьж чадаад байлаа. Стивенс дахиад аримцгийн өдөөс аримцгийн хамгаалт маш сайн боллоо. Дамжуултыг нь болорцог тассан. Тина Стивенс багийнхантайгаа бас ойлголцож, танилцж арга барилаа солилцоход хугацаа хэрэгтэй баха. Дөнгөж сая л одоо өчигдөрхөн шахал Винксийн бүрэлдэхүүнд байсан шүү дээ. Шинэ багтаагаа ч одоо төдийл олон бэлтгэл хийж амжааг байгаа нь ойлгомжтой. Тэгээ бас их сони юм л да. Дөнгөж үлрэл дуусч байгаа. Винкс чи 12 сарын 25 сүүлийн тоглолтоо хийсэн шүү дээ. Тэгсэн. Өнөөдөр 31 улирлын тоглолт дуусаагүй байхад дахиад Pirates-ийн бүрэлдэхүүн тоглож байна гэдэг нь сайн юм. Бол довтлоо алдсан хонгор зул будагтаад багаас 2-ыг аваад 19-21. За өнгөрсөн улирлын онооны аврах шүү дээ. Хонгорцлын үед бол аримцэг Келичон. За өөрөө явсан да Чоны тоглоом дээр бол алдаа гаргасан. За алдаа гарсан хийслүү Чон баг алдаа авчуу да сая. Булбулын ховын 2 талдаа болсон. 3 оноо 2 алдаа гэсэн статистик үзүүлэлтээр тоглолтыг үргэлжлүүлж байна. Шууд амжуулалтын Platinum event тэтгэгчээр Ice Mark премиум брендийн шинэ төрөл болох Cookie-тэй 99-тэй заримгийг Ice Mark судалтаанд гаргасан байгаа. Улаанбаатар Amazons багийн тэгээ бас нэг одоо сайшаах хэвээр зүйл нь League Honor тоглогчдын сонголтын дээр ер нь Amazons-ыг одоо муу сонголт хийж байгааг хараагүй шүү. Алдсан түүх байхгүй хаа. Тий. League Honor тоглогчдын сонголт бол маш сайн байдаг. Өнгөрсөн жил бол Graceberg. Тий. За үнээр гайхалтай байсан. Авраг авахд бол гол юм хийсэн. Тэгсэн. Булангийн орон зайгаас одоо бүхэлдэн нөхцөн шүү дээ Graceberg-ийг бол. За Тина Стефенсийн нутгаан дээр алдаа гарч байгаа юм байна. За яг доор ингээд будагтай талбайд бөмбөг авчих юм бол ялчгүй аюултай. Солилцоо цацрал эслэг рүү шилжсэн байна. За ануучин баг шиг наад талбайд орж ирсэн. Эхний торгуулийн шийдэлт нь оновчтой. 22-20. Багаар Pirates хэмнэлээ олоод ойртуулаад л яваад байна. Яг дээр нь бол гараагүй. Тий. 2 дахь торгуулийн оновчтой. За Тина Стефенсийн давуу тал бол ерөөсөө л энэ байх хэвээр. Алдаа салгана, торгуулаа шидээд оновчтой оолгоно. Улмаар эсрэг үеийнхнийг алдааны асуудалд оруулах хамгийн өндөр чадвартай тоглогчдын нэг. Улан хонгор зул түүнийг хамгаалж байгаа жижигхэн хөдөлгөөнөөр ямар амархан харгалчваа. Улан 24-21. За хулан хувийн 7 дахь оноогоо авсан Анужин. Доор дамжуул Стефенс хаана хонгор зул суларч чадсан. Улын зай шидэлт хамгаалт сайн болчлоо. Өөрөж гисэн бөмбөгийн хөрснийг мэдэнгүүтээ шууд өмнөхөө араасгүйгээ явлаа. Ариун цэцэг алдаа боллоо. Үлэмжийн алдаа. За хийгүү унсан шүү. Яг нөгөө 100 өвдгөр унчуу яв. За гайг юм шиг байна. Өршөлтөг хариуцаг гүйцэтгэн. Франк Гарсия дасгалжуулагчийн нэг ажиллагддаг зүйл тоглолт хэдэн ч онооны зөрүүтэй байсан. Ер нь гарааны тоглогчдоос болох их дургу дасгалжуулагч харагдаад байгаа. 20 онооны зөрүүтэй байсан ч нэг бөмбөг алдах юм бол одоо тоглогчд руугаа уурладаг. Гарааны тоглогчдоо айлуулах одоо талбай дээр олон минут тоглуулдаг ийм одоо арга барилтай дасгалжуулагч байгаа. Өөрийнх нь хэлжээс өгнөд байгаа шүү дээ. Ер нь бол өрсөлдөгчөө нэгдүгээр хөндлөх хэрэгтэй. Хоёрдугаар дүргэлж хамгийн сайныг нь шахажиж яг эдгээр тооноолчид 303 хоногтаа хожигдог байгаа гэдгийг илэрхийлэлийг бол хийж байсан. За дамжуултыг нь 2 оноо олж Тина Стефенс хувиргаж чадлаа. 26-23. Яг ингээд доор будалтай ба шахсан байрлалаас аваад тоглочих юм бол бас хэцүү байна. Тий. Хариуцаг болорцог 2 слооны араас бөмбөг авсан. За Анужингийн эсрэг нурууны өндөр бол байгаа да. Маш гоё зай гаргаад 2 оноо авлаа. Доор Тинаар өгсөн дамжуул. За Тинагийн яг л гартны өгч чадаад байна. Тинагийн давуу талыг бол бүхэлд нь ашиглаж чадаад байна Pirates-ийн.
Гарч ирснээс хойш шүгэр ашигтай тоглоод 6 оноо авчлаа. 2 довтлогоо 2 торгуулийн шилэлгээд. Улан болор идэн хоёулбар явсандаа сулрахад нэлээд удажлаа. Болор цэг Тина Стивенсийн өөдөөс дамжуул доош нь хөдөлгөөний эсрэг чиглэлгүйгээд дамжуултыг нь яг л цагийг олж өглөө. Болорцгийн гой дамжуулалт болор эдний төгсгөл 2 оноо. Пайрцхан бол оноо авч чадаад байна. Гол нь одоо хамгаалт хэрэгтэй байгаа да. Тина заянуудаа бол хотод багаас хол авцсан. Буул 2 дахь боломжийг дахиад үүсгэж чадсан шүү сая. Тоглоогоороо алдчихлаа. Урдан тоглоо хариуцсан гараад ирсэн 2 оноо. 7 онооны зөрүүийн тоглолтын хамгийн олон онооны зөрүү шууд амжилтын гол ивэнтдэг шунд улам амтыг зөвхөн KFC-гээс засварлахын дараа хэрэгүүлсэн. Шууд амжилтын платинум ивент дэгч Дасандаа буухан М-банк энэ тоглолтын хамгийн олон онооны зөрүү үүсгэх үед Pirates-аас энэ тоглолтын эхний завсралгыг захиалсан. За ердөө ганцхан онооны зөрүү болтлоо ойртуулж чадсан. Тэгээд цацралыга талбай дээр оруулж ирлээ. Цацрал хонгорцол Тина Стивенс булбул. За намунаа оруулж ирж байгаа юм байна. Өнөөдрийн тоглолт анх удаага. За мөн тэр холбооны цомын тэмцээн дээр бол гараанд гаргаж үзүүлээд нэг сайн болж өгөлгүйгээр цэлгийн саналаар суулгаа ахиж гаргаж ирээгүй дээ. Цацрал дамжуултаа алдчлаа. Хоорондын ойлголцол дээр бас нэг асуудал байгааг нь л илэрхийлэл болгоо да. Болор цэг жавжнаа суул шийдсэн шилэлт нь оновчтой. За энэ үнж тэгээд одоо ингэж сул байх юм бол найдвартай зөв бүх одын тоглолтын дээр тэр холын шилэлтийн тэмцээнд орохдоо хөртлөөрөг яаж хийдэг гэдгийг яруу татар харуулсан. Намуна яа. Болор цэг тэр ер нь хийж чадахгүй юм алгаа тий. Өөрөөс нурууны давуу тал маш сайн ажиллаад намхаа малагч эсрэг тоолждаг. Холын шилэлт багийнхнаа тоглоулах тал дээр гээд энэ өдрөлчний тоглолтод 17 тий. Нуштай дамжуултыг өгж бас карьерийнхаа дээд үзүүлэлтийг тогтоосон. Намунагийн ихний шийдэл амжилттай. За Намуна эсрэгнээс бүрэлдэхүүн сууж байгаа Жавзан Лумгсын нойр тоглогч хэвд бол Тайванд цэцлэнгийн ур чадвараа дэвшүүлж суралцаад инжлээс дэтлэгтэй тоглож байгаа. Тэгээ Намунагийн хувьд бол өнгөрсөн жил за сүүлийн 2 өдрөлж байгаа Монпони сарын албанд байсан. За түүний үед тун туулсан гэсний дээдлийг талбай дээр ирэх гэлсэн гэлтөнөх үеэрх баха. Ур чадвартай гэвэл хангалттай чадвартай ийм л тоглогч нуруулаг тий материалын хувьд. За Улаанбаатар Амазонс багийн авлага дасгалжуулагч нэвчэгдэхүй гэдэг дил ч гэсэн ач холбогдолтой ийм тоглолт байх болно. За челленж амжилтгүй болсон юм байна. Pirates руу шөгж бөмбөгийг заалаа. За 12 сарын 31 сарын 1 гэсэн одоо 2 өдөр он дамнаад лиг одоо хамгийн үзүүштэй ривал тоглолтууд байна да. Өнөөдөр Эпс Бодонс за тэгээд маргааш буюу шинэ оны эхний өдөр хөлгүүт Найтсын тоглолт тавхад хүрэх юм байна. Болорцэг Гэлэж Жон аваа шуу шидсэн 3 онооны шидэлт амжилтгүй. Асаа челленж амжилттай болсон юм тий. Улаанбаатар Амазонс багсан байсан бол Кейли Чонгийн хамгаалт бас хэцүү байлгаж чадж байна. Гэхдээ дамжуултыг давуулаа гаргаад өгсөн. Тина Стивенс зүүн эргээд солгоо гарын цаацалт нь оновчтой. Хэдийн голоос ичвдэ. За доор бөмбөгийг нь атгуулах юм бол оноо болгож чадаад байна. Эслэгнээс орж ирээд хэдийн 8 оноог авсан байна. За энэ байдлаараа Blanks харин хизээ гарч ирэх үү, яаж тоглох уу? Нэг амраагаа тэггүй бол төгсгөл хэсэг рүү бол маш хэцүү ачааллаас болоо шүрмс татаад байгаа тал Тина Стивенстэй ажиглагдж байгаа. Хариуг нь өрсөн Амазонс. Келли Чон энэ тоглолтын 9 оноогоо авлаа.
За ариун цэцэг одоогоор 11 оноотой бүх тоглогчдыг тэргүүлж байгаа. Араас нь Келли Чон 9 оноотой байна. Тина засрал. Засрал стадийнхаа нөгөө талаараа орсон. Келли Чон бөмбөнд нь хүрч байна да. Тутгааны цаг дуусж байгаа. Хажуугийн шугам өшгөжээ. Улаанбаатар Амазонст бөмбөг шилжсэн. Келли Чоны хамгаалалт маш сайн болж байна. Яалтчгүй зүүнлэн шугамд автсан юм байна. Шүгч сайн харсан байна. Онооны зүрэг 2 оронтой тоороо оруулах боломжтой довтлогоо Улаанбаатар Амазонс багаас Келли Чон ариун цэцэг маш том орон зай үүсэндээ ариун цэцгийн шийдлээр нь цагиргаа онсонгүй. Төдийлэн ингэж бас цагиргатаа хөрөхгүй дутж байгааг нь олон удаа бид харж байгаагүй шүү. Дахиад Pirates за энэ довтлогоор нь ч тоглохгүй дахиад хараас дээшгээд бүр хэмнэлийг алдчих гад байгаа. Задлсан хонгор цулгуур бас маш хурдан шийдлээ самбардаад орж байна. Чухал давталгаа байлаа да 32-38. Болор цэг. За хонгорцол түн дээр хамгаалтыг хийж байгаа. Болор Эрдэнэ. Келли Чон 2-ын голоос гараад ирсэн. Ямар эвлэгхэн гараад ирвэ. Төгсгөлөө арай алдчихлаа. Бол зөрөө доорсон хулангийн эсрэг. За байсангүй гоё дамжуултыг өгсөндөө засралтын довтлогоон дээр Болор Эрдэнэ хаалттай дамжуултаа болсон. Гэтэ Pirates бөмбөг үлдсэн байна. Эхний хагасны цаг дуусахад 3 минут 25 секунд явцсан. Хоёр баг алдааны асуудал бол төдийлөн хүнд биш байгаа юм байна. 3-2 за энэ үед Pirates завсарлага захиаллаа. Завсарлагын дараагаар хамтаа эргэн уулзгална. Тоглолтондоо иргэн 5-та морил үзэгчтэй. Эхний хагасны цаг дуусахад 3 минут 25 секунд явцсан. Үлдээд байна. Тина Стефенс бодлого байгаас 2 оноо авсан. За үзэгч та бүхэн бас сая дэлгэцийн зүүн доод болонд байсан энэ банкны сурталчилгааг харсан байх гэж бодож байна. Шинээр банкны хэрэгцээгч болсон хүн бүр 2 удаа хүрд эргүүлээд iPhone 17 Pro, Samsung TV гэх мэт олон бэлгээ эзэн болох боломжтой байгаа. За үзэгч та бүхэн банкны аппликейшн утсан дээрээ татаж зайнаас бүртгүүлээд худалдаа бэлгээ аваарай. Улаанбаатар Амазонсын хурдан довтлогоо ариун цэцгийн төгсгөл амжилттай болсон. Эргээд 8 оноо орлоо. 15 дахь оноо авч энэ ариун цэцэг. Ариун цэгт оноо аавна гэдэг асуудал биш байна. 8 онооны зүрэг дахиад ойртуулах гад явсан да. Тина Стефенс дээр хаалт. Болор Эрдэнэ гараа өргөж байгаа бол ерөөсөө өсрөх шаардлагагүй хамгаалтыг оновчтой хийлээ. За Pirates тэгээд Амазонсын эсрэг бас адилхан өндөр тоглож чадна гэдгийг харуулж байна да. Тина Намона гэсэн хоёр төвийн тоглогчтой. Хонгор зул тэгээ бүр 3 номерлоо ороод тоглож байна. Тэр цацрал бол одоо холбогчтой шүү дээ. Гэхдээ бол үнэхээр нуруулаг холбогч гэж хэлж болно. Бол 3 шидэд алдсан. Хонгор зул довтлож хэд нь алдаа болсон. Маргаан байхгүй алдаа гарчээ. За Болор Эрдэнэ харин өнөөдөр 16 дугаартай Батцоожин Болор Эрдэнэ их намуухан тоглож байна. Тэгж байна. 100 минут тоглолоо. Шууд амжилтын гол дэвэн тэтгэгчээр Шунан дурлам амтаг зөвхөн KFC-гээс KFC. За мэдээж бас энэ шинэ жилийн баярын өдөр та бүхэн KFC-гээ захиалаад идэх юм бол баярын ширээжин их сайхан байх болов гэж бодож байна. За амун шууд амжилтын гол дэвэн тэтгэгч Coca-Cola ундаага аваад шинжлэлийн хүслийн жагсаалтаа ICOC аппликейшнээр үйлгээгээрэй. Эхний торгуулийн шийдэлд оновчтой 2 дахь торгуулийг хамтаа харъя. Хонгор цэцлийг бол эмгтээс гэсэн хүмүүс сонирхчдод төвийн байрал тоглохоор илүү сайн гэдэг шүү дээ. Монпон дээр ч гэсэн төвийн байрал тоглоод өнгөрсөн жил 12 сарын 1 оног дундчилсан. Одоо илүү одоо урч амтал тоглож байна доо. Келли Чон. За заслан дээр зөрөөд ариун цэг гараад ирсэн шүү. Буцаад өөрөө заслан тавьчихсан давтгааны алдаа хөдөлгөөнтэй очиод хамгаалж исэн тоглогчийг мөрөгчлөө. Алдаа үлээхэд шүүгчид дэргэлэх зүйл огтонч байсангүй. За Франк Гарсиа дасгалжуулагчаас одоо өөрөөсөө 2хан солилцоог л хийсэн. Болор цэцэг Болор Эрдэнэ хоёрыг л байран дээр нь одоо бие биенээр нь солилоо. Бусад 4 тоглогч бол ерөөсөө нэг ч удаас тэрээр шилжсэнгүй. Хамгаалт маш сайн болсон. Задлаад хонгор зул суул шийдсэн 3 онооны шийдэл амжилтгүй Болор Эрдэнэ самбар урдны тоглогч гарцсан байгаа. Савсан бөмбөгөө хүлээж авч чадсангүй. Дараагийн үйлдэлээ бодчлоо сая. Уг нь эхлээ барих шиг болсон. Шууд гараас нь ултраа явчлаа. Доор Стефенс, Тина Стефенс хаалт оновчтой Болор Эрдэнэ
Хоёр дараалал таалдаг оновчтой хийсэн. Намуна 3-аас 42-39 3 хуананы зөрүүтэй болгоод ирсэн шүү. Одоо дахиад Pirates хамгаалт хэрэгтэй. Харин Amazon-ийн унчаад байгаа давталгаагаа сэргээх шаардлага байна. Багийн дөрөвт алдаа гарах нэг ирэх байсан. Pirates-ийн хувьд лалчиг оноо уул авч чадаад байна. Гол нь хамгаалт хэрэгтэй байгаа даа. Тэгэд продюсерын дасгалжуулагчийг магтах зүйтэй баха. За бүрэлдэхүүний хувьд бол хоёулаа сайн бүрэлдэхүүнтэй 2 баг. Мэдээж Amazon-с юу ярих вэ? Гэтэ нөгөө талаас бол улирлын ихэн тийм сайн ойлголцож чадахгүй байсан. Одоо харин нөхцөл байдал тис өөр болжээ. Stephens Blanks хоёртой хамт бол бүр аюултай гэдгийг эхний хагасаас харуулж байна. Amazon-стай 3 хоногийн зөрүүтэй тоглолт бүрэн бүрэлдэхүүнээр байгаа шүү дээ. Хул аримцэг зүүн довтлогоо арай дутаад очиг боллоо. Pirates-ийн бүрэлдэхүүнд Javson Tlum орж ирсэн байна. Tina Stephens за сүүлийн 2 довтлогоо хаалтанд орсон байгаа да. Энэ удаа бас хүнд байдал руу яваад орцсон. Болор эдний зүгээр гараа өргөд байж байгаа л Tina Stephens давшгүй даваа шиг харагдаж байна да. За нэмээд тэр бус тоглогчдын ирж байгаа тусалсан хамгаалтууд яг л зөв цагтаа ирж чадаад байна. Javson Tlum-аас бөмбөг гарсан. Хинагсны сүүлчийн 1 минутын хугацаа эхэлж байна. Ариун цэг шалтаад өгсөн дамжуулж Javson дуулам хүрээд таслагдсан. Эргээд Pirates-аас онооны зөрүүг ойртуулад бүр тэнцвүүлэх боломжтой довтлогоо засрал. Дундаас шидэлтэн амжилтгүй болсон за сул шидэж чадсан даа өгнө. Тэнтгээ Javson Tlum алдаа гаргачлаа. Багийн алдаад рүүстэйш болсон байгаа. Kelly Chon 2 шидэлтийг гүйцэтгэнэ. За тэр гарын татчихжээ. Javson Tlum-ийн хувьд өнгөрсөн жил Чигшавгийн цогцолтын дээр маш сайн тоглолтыг үзүүлсэн шүү. Өөрийгөө эмгтэй сагсан хүмүүс сонирхчдод ер нь Монголын сагсан хүмүүс сонирхчдод бол бүрэн дүүрэн таниулсан да тухайн цогцолтолтоор. Лигт одоогоор хангалттай өөрийгөө харуулж чадахгүй байгаа тий. Гэтэ ер нь бас л тун удахгүй өөрийгөө харуулж өөр төвшөнд ирэх боломжтой тоглогчдын нэгтэл зүйсэн нэлэгдэх баха. Тэгэлгүй яхаа өөрөө одоо потенциалыг бол өнгөрсөн жилийн тэр шоугийн тоглолтоор хангалттай харуулсан. Хүлээлт их өндөр байсан. Гэхдээ тэмч олон минут олдохгүй байгаа. Зөв Pirates нөгөө талаас нь авч үзэх юм бол өргөн үлдэх юм тий. Яг зөв. За цацрал эхний хагасны сүүлийн 40 секунд. Цацрал өөртөө зай үзэж чадлаа. Дамжуулт гоё намуунаад хөөргөд авсан арай дутаж байна. Болор эдний хамгаалтын нөлөөг ахаал магтъя да. Яг одоо түрүүн чиний хэлсэнчлэн хаалт бөмбөг таслахыг гэдэг шаардлага байхгүй. Ингээ бутаалбай зогсож гинэ гэдэг нь өөрөө бол хамгаалт болоод байна. Тэгж байна. Болор эдэнд байгаа тохиолдолд тийшээ орно гэдэг нь хэцүү гэсэн нэг тийм нэг толгойтор юм бодогдоод суучаад байна шүү дээ. Тэгж байна. Олмар түн дээр алдаа гаргасан торгуулийн 2 шилдэг үүсгэнэ. Довтлогоон дээр 4 оноо авсан маа тэгээд хамгаалтны ингэж Tina Stephens-ийг ч гэдэг юм уу хамгаалж байгаа ч гэсэн одоо алдаа гаргаагүй явж байгаа болорд нэвд 5 дахь оноогоо авлаа. Хоёр дахь шидэлт нь муу амжилттай болсон. За Улаанбаатар Amazon-соос Kelly Chon ариун цэг гэсэн 2 тоглогч 10-аас дээш оноо авсан байгаа. Застрал маш хурдтай довтлогоо эхлүүлсэн. Хурдан довтлогыг илүүд үзсэн. Холын зай шидэлт хуулангийн өөдөөс шидэлтээ унагсан. Яг л өөрийнхөө прайм дүү яг л цаг үеийг хэлж байгаа тоглогчдын тоо зүй өсөр хийж байгаа. Засрал ариун цэцгийг алдаа салгаа довтлогоо оноомжтой төгсгөл найдвартай юм аа. Баг тамирчдын хоорондын ойлголцол энэ сэтгэл зүй байгаа байл. Өөр төвшөнд байгаа маа Amazon-с харж байгаа. Тэгээ яг нэг юм соёлын суудсан баг байгаа учраас одоо юу гэдэг улирлынхэнд гаднаас ямар ч лигоноор тоглож ирсэн маш хурдан хугацаанд энэ багийн нэг хэсэг болоод уусч чад байгаа. Тэгээ нөгөө талаас нь авч үзэх юм бол яг л өөрсөдөө таарах тоглогчийг авчирч чадаад байгаа. Бас нөгөө талаар тийм. Аль нь л байгаа ах энэ хоёрын. Amazon-ийн арын алдныхыг бас л магтах шаардлага байна гэсэн үг үзнэ. Tina Stephens. За яа төгсгөл ямар гоё байва. Зүүнээр дайрж явж байгаа баруун гарлага шилжүүлээ төгсгөлсөн 44-49 5 онооны зөрүүтэй тоглолт. Эхний хагас дууслаа. Тун сонирхолтой өрсөлдөөнтэй бидний хүссэн хүлээж исэн тоглолт. Яг л тэр дүр зургийн дагуу явлаа үзэгчтэй. 2 дугаар хагас 15 минутын дараа эхлэх болно.
Тоглолтондоо иргэн 5 морил үзэгчтэй шууд амжуулалтын Platinum ивент тэтгэгч Дасанда Буухан Bank 5 онооны зөрүүтэй Amazon-с тэргүүлэн 3 дугаар үеийг эхлүүлж байгаа. Гэхдээ эхний тоглоо Pirates-аас шахаад явсан илүү алхахад ойрхон байлаа да. Бүгээс адлаа Blanks-ийн хагасыг эхлүүлж байгаа. Дохойд өнгөрөөсөн цаацрал хэцүү байдлаар шийдэлтэй оновчтой болгож чадсанаар 3 онооны зөрүү болгон буцаад ойртож байна. Хамгийн ихдээ нэг болж 2 дугаар үед ойртсон. Аримцэг Blanks эсрэг бөмбөг авсан да. Эргээд Болор Эрдэнэ Аримцэг болон хамгаалт сайн болчихсон. Хулан цацлын өдөө задаасан Бацоожин Болор Эрдэнэ яваад орсон давталгаар амжилттай болсон. Цацралын самбар. За эхний хагас бол бүрч олон онооны зөрүүтэй дуусах аюултай байсан. Гэтэ үеийн төгсгөлийг Pirates-ийн хувьд бол маш сайн хийж чадсанаар 5 оноо болгож ойртуулаад дуусгасан. Болор Эрдэнэ за бөмбөг барьчлаа. Эргээд Баатрин Болор Эрдэнэ хулан аваа шуу шилжсэн 3 онооны шилжилт амжилтгүй. Үлэмжийн самбар. За үлэмжийн хувьд бол 2 дугаар үе бүтэн тоглоогүй. Ялчгүй Tina Stephens Петр байсан учраас үлэмжийн хувьд бол 2 дугаар үед тоглосонгүй. За одоо Pirates онооны зөрүүг тэнцвүүлэх боломжтой тоглооны байрал дээр ирээд байна. Булбул шидгээд за зөрөөд явсан. Маш гоё задлаа. 3-аас шидсэн шилжин хүчтэй оллоо. Үлэмж дээр алдаа гаргалаа. Дахиад Pirates тоглоонд орно. За энэ үйлрлийн одоо гадаад тамирчдын оноо авсан байдлыг авч үзэх юм бол Jacqueline Carmen 10 тогийн тоглогч тэргүүлж байгаа 388 онооны тарсан бол Tina Stephens 247 оноотой. Өнөөдөр болохоор нэмээд 8 оноо авсан байгаа бох тийм үү? Тий. 255 оноотой үйлрлийг үйлчлүүлж байгаа байна. Араас нь Amazon суугийн Amari Robinson. Өнөөдөр бол Robinson талбай дээр гарч ирэх байхгүй байгаа шүү дээ. Эсрэгний судалж харагдахгүй байна тийм. Kelly Chon бас дөрөвт байсан сайн ч гэсэн алтанд. Тэгээ Amazon-ийн энэ хоёр тоглогчийн хувьд бол нөгөө тоглогчтой бодох юм бол их олон тоглолт үндсэн тийм. Тэгсэн. Тэгээд Tina Stephens самбараар бүр дэндүү тасархаа байгаа. 167 самбар авсан нийтдээ. Харин ард нь ч Amari Robinson 100. Тэгээд Tina Stephens-ийн нэг онцлог зүйл нь ер нь урд чумны тоглогчтой дүүцэх үз хэмжээний оновчтой дамжуулалттай байгаа. Бас нэг онцлог зүйл нь бол тэр. Blanks хулангийн өдөөс явах газар холдсонгүй задлсан хонгор зулгуураа шидэлтэй оновчтой боллоо. 2 онооны зөрөө 51-49. Хонгор зул ингээд оноо авалт нь 2 оронтой тоонд хүрсэн. Энэ тоглолтод сайн тоглолтыг үзүүлж байна да. Ариунцэг. За бөмбөг авах тоглогч Kelly Chon юм байна. Chon дээр алдаа гарсан. Зарим Монгол тоглогчдын оноо авалтан дээр бол Индрагийн үед бол хол тасархай тэргүүлж байгаа да. Нийтдээ 323 оноо авсан байгаа. Болор Эрдэнэ дараа нь 220 оноотой юм биш үү? Өнөөдрийн тоглолтыг оролцуулах юм бол тэгэхээр бүр 103 оноо Индра хэдийнэ улирлын тоглолтууд дээр илүү автсан. Сүүлийн тоглолтод ороогүй. Одоо дараагийн тоглолтод орох хэсгийн эргэлзээтэй байгаа маргаашийн тоглолтод би. Индра үнэхээр онцгой ээжээ. Kelly Chon 3-аас шилжилт оновчгүй. Уртнаас нь хонгор зултаа үсрээд 2 тогломжийг үүсгэлээ. Аримцэг шидэж байгаа болцсон. Дахиад Kelly Chon эргэлзэх зүйл үнэхээр алгаа энэ. Бөмбөж гараас их гоё гарлаа. Хувийн 14 дахь оноогоо Kelly Chon авлаа. За нэгт Blanks Pirates-ийн тоглоог эхлүүлж байна. Эргээд 5 онооны зөрүү байгаа. Blanks задалсан хонгор зул. За өнөөдөр тоглолттой байгаа да. Эргээд Blanks бохоо төрөсөн тоглоом амжилтгүй хамгаалтын самбарыг хулан авсан. Хулан 2 эсрэг дайрж ороо задлаа. Уртнаас нь Kelly Chon Болор Эрдэнэ өөртөө зай гарсан шууд 3 шидэлтэй алдсан. Хонгор зул самбарт байна. Бөмбөрөөсөө хурдан саллаа. За ер нь хонгор зулын энэ тоглолт өнөөдөр үнэхээр гоё мэдрэмжтэй байна да. Булбул 3-аас байдгүй үлэмжигтэй ганцаархнаа зогсож байгаа самбараа авцсан шүү. Blanks-ийн сул тал нь ингээд сул байх юм бол 3 шидэхгүй л дээ. Дундаас л үсэж шиддэг тоглогч. За тэгэхээр бас нөгөө талаас хамгаалахад бас арай нэг амар байгаа. Тийм байдаг. За Pirates-ийн онооны зэрэг 2-1 ч гэдэм үү ойр тулаад байгаа. Гэтэ ерөөсөө нэг тэнцүүлэх ч юм уу дээр нь гарч чадахгүй болоод байна да.
Дахиад хурдан давталгаанд бол хулан араас нь орж ирж байгаа. Үлэмжид өгсөн үлэмж 2 оноо авлаа. За хулан 2 тоглолчийн гол ганцаараа хэд маш сайн хамгааллаа шүү. Алдаа гаргалгүйгээр Хүнд байдлаас товтлуулж чадлаа тий. Тоглоо нэгтээ орсон. Эргүүл Келли Чон. Байхын тоглоог эхлүүлж байгаа бол төн дээр хамгаалтыг хийж байгаа. Ариун цэцэг. За Бланкс эсрэг бол шахаад явах боломжтой доо. Уртнаасан. Ариун цэцэг. Тулан цацралын өдөөс цацрал эхний контактын дээр зогсооцсон. Дахиад хурдан давталгаанд бол давуу тал ерөөсөө энэ шүү дээ. Дэндүү хурдан давталгаан шилждэг. Энэ бол мэдрэмж. Тэгээд дамжуултыг нь өгж байгаа нь ч гэсэн ялгаа байхгүй. Яг л одоо нэг ойлгож мэдэрч байгаа л хэрэг. Тэр доор цацрал хулан 2 контакт үсээл байгаа харагдаж байна. Хулан 3-аас шилдэлтүүд нь ч орохгүй болоод ирлээ шүү. Тоглоо шилдэлт. Бүх юм л хамгаалт нь сайн ажиллаад байна. За Pirates-аас энэ тоглоог амжилттай болгох юм бол давахгүй байсан даваагаал давах гад байна да. Ерөөсөө нэг дээр нь гарч чадахгүй яваад байгаа. Blanks Bolter-ны эсрэг. Blanks хурдаа илүүрхэд орсон давталгаа амжилтгүй. 2 дахь боломжийн төлөө тэмцсэн Blanks үүсгэсэн шүү 2 дахь боломжийг. За тэгээд Blanks тэр алдаа гаргасан гэдээ үзчихлээ. Тэнд ариун цэг нүүрдгөө зохиолч юу яв? Харъя. Тэр савсан гар очоод цогцсон байж магадгүй юм шиг л байна да. Их хурдтай үйл явдал болоод өнгөрсөн байна. За шууд амжуулалтын Platinum Event тэтгэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн Alba-ийн дилер Top Motors, мөн шууд амжуулалтын Platinum Event тэтгэгч Ice Mark премиум брендийн шинэ төрөл болох Quick-тэй 90-тэй заримгийн худалдаанд гаргасан байгаа. Pirates-ийн тоглоо бол уртнаас нь өдөр хамгаалтыг хийж байна. Бол зүүн эргэсэн хамгаалт. Ариун цэцгийн туссан бол маш сайн боллоо. Хүний илүүтэй гараад ирсэн. Келли Чоны гоё дамжуулалт ариун цэцгийн тоглох үед нь алдаа гаргалаа. За хөлдийн дэгээтцэн. За Улаанбаатар хамгаалсаас өнөөдөр яг 2 номерын тоглогч дээрээ солилцоо оруулж гинэ гэхээс бусад тоглогчдоо ерөн суулгахгүй байна. Болор эдний байран дээр болор цэцэг болоо уртнаас нь оруулсан. Өөр одоо тоглогч сэлгэнээс орж ирсэнгүү бол сэлгэрөө шилжиж байгаа ануучин түүний оронд орж ирж байгаа юм байна. Ариун цэг 18 оноо авчихсан энэ тоглолтод тоглогчдыг оноо авалтаар тэргүүлж байгаа 19 дэх оноогоо авлаа. За дахиад нэг торгуулийн шилжилтийг нэмж үүсгэхээр болсон. Шууд амжуулалтын Platinum Event тэтгэгч таны дижитал аялын ихтгэл түнш IT Zone, та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүдээ IT Store-аас авах боломжтой. Ариун цэцгийн 2 дахь торгуул орсон 56-53. Ануушин. За Blacks бүгс энэ удаа холон дүндэр байгаа юм байна. Blacks наан дамжуулалт застрал дээр ирсэн хамгаалчаа дохиж аргалаад төөргөө довтлсон довтлогоо амжилтгүй. Ариун цэг самбраас авсан. Келли Чон орж шууд шидсэн 3 онооны шидэлт нь угаагаад гарсан. Гэхдээ хонгор цулаас гарах нь гэсэн татаад үлдсэн шүү. Blanks хурд игээд явлаа. Дамжуулт үлэмж. За тогтоход ч гэсэн асуудал байсангүй. Ануужин Умгаа алдах төгсөн ямар тааж аваад үлдсэн застрал суларч чадсан холын зай шидэлт амжилттай болсноор тооны харьцаа 56-56 болж тэнцлээ. Хамгийн шидэгчийг нь сул орхичихсан байлаа да. За тэнцүүлээд ирсэн шүү Pirates. Алдаа боллоо. Багийн 3 дахь алдаа. Хэдий энэ үйлрэлд хамгийн сайн өрсөлдөөнийг үзүүлэх боломжтой Pirates ч гэсэн яг ийм бас төсөөлөл харьцаагаа бага байсан шүү дээ. За ингээд 3 дугаар үеийн 4 минутаас 56-56. За үзэгч та бүхэн дэлгэцийн зүүн доод буланд М банкны сурчлагаа харагдж байна. Шинээр М банкны харилцагч болсон хүн бүр 2 удаа хүрд эргүүлж iPhone 17 Pro, Samsung TV гэх мэт олон бэлгийн эзэн болох боломжтой. Үзэгчид та бүхэн М банкны аппликейшнаа утсан дээрээ татаж зайнаас бүртгүүлээд угталтын бэлгээ аваарай. Сурчлагын засварлаас гарч ирээд Улаанбаатар Amazon банкны тоглоо хийж байгаа. Хулан суларч чадсан 3 онооны шидэлт амжилтгүй болор эрдэнэ 2 тулмжийг үүсгээд 2 оноо авлаа. Үнэхээр өндөр байна. За хулангийн давталгаа шидэлтүүд барахгүй байгаад юм бол тэгээд одоо өөр давтгаан дээр орж ирэх чадвартай олон хүн байгаа. За Amazon-с гол даваа тал тэр шүү дээ.
MVP-ийн хэмжээнд л яригдж байгаа хүн бол Болор Эрдэнэ хийх ёстой зүйлээ л хэрэгтэй цагтаа хийж байна. Цацрал дамжуулт гоё. Үлэмж довтлогоо оновчгүй. Өмнөх тэр 29-ны холбооны цомын финал дээр үлэмж дэндүү хайнга тоглолцсон. Хангалтгүй байсан. Улмаар бас баг нь олон оноо тасрах шалтгаанууд үүссэн. Энэ тарин эвгүй унчудаа Каличон нэлээд хүчтэй дуурч байна. За тэг үлэмжийн үед бол ер нь энэ тоглолтод ч гэсэн их л таарах юм байна да. Одоо үлэмжээс ирдэг тэр оноо болтууд самбар хамгаалтын нөлөөрөөсөө харагдах байгаа даа шүү дээ. Одоо ердөө 2 оноотой л тоглолтоо үргэлжлүүлж байна. Гэхдээ үлэмжийг ингэж тоглож байхад баг нь 2 онооны зөрүүтэй явж байгаа гэдэг бол бас тоглогчд нь хийх ёстой зүйлээ бол хангалттай сайн хийж байна. Тэгж байна. Тэгээд Тина Стивенсийн нөлөө байгаа гэдгийг бас хэлж байна. Тина Стивенс Blanks гэдэг энэ хоёр тоглогч ээлж гарч ирээд байгаа болохоор нэг нэгээч тэгж их ядрах шалтгаангүйгээр те илүү дээр тоглох боломжийг олгоод байна. Тина Стивенс бол 4 үеийн үдэх юм бол үнэхээр 4-р үеийн төгсгөл хэсэг рүү бензиний шараасаар явхаа ойлчаад байгаа. За одоо бол үрднээс илүү амар байгаа хаа. Өөртөө сэлгэгдэх бас нэг л оноор тоглогч байгаа учраас. За эргээд 4 оноо болоод тоглолцлоо. Анужин Blanks за байсан. Гэхдээ зөрүүд орохыг илүүд үдсэн 2 оноогоо ямартай ч авлаа. 14 оноо хэцүү байдлаас төгсгөч үү. Тэглээ. Доор Болордон дуудсан. Үлэмжийн өдөөс баруун эргээ шидчихдэг дээ. Гар дээрээс дамжуултыг гаргаад өглөө. Улан дээр хийж байгаа хамгаалт бас сайн болж байна. Анужин заслааны дотуур нь гараад ирсэн. Каличон ур чадвар гэж юу байдаг вэ гэдгийг утгаар нь харууллаа. Залтан дундаасаа 3 шидэд 5 онооны зөрөг үүсгэсэн. Үлэмжийн сланыг авсан Blanks. Хулангийн өдөөс яваад орсон хүнд байдлаас тоглоод амжилтгүй болсон. За хулан харин тэнд унаад өгцөө шүү. Шүгэл дуурсан шүү тоглолтыг зогсоож байна. Нүүрлүгээ бас цохиулчихв. За тийм юм болсон баха. Хуланч одоо хэр баргийн юм дээр тэгж баашлаад ирдэг хүн биш шүү дээ. Зүүн тохоо их л хүчтэйс хаваад салцсан байна. Тийм байна. Хулан бол хэр баргийн юм дээр шүдэж байгаа босоод ирдэг хүн шүү дээ. За гайгүй олонтой азар шүдний хамгаалттай байсан байна. Юу лигийн тоглолтууд дээр шүдний хамгаалттай байхгүй л энэ болохоо хэлчихдэг шүү. За юу ч болоогүй шиг энийгээ л бас ширлээ те. Тэглээ. Сая тэр бичлэгнээс харахад бол нэлээд хүчтэй савж шээ. Тэгээ дээрээс нь тохиож одоо хүний хамгийн одоо хүнд хэсгүүд энийг шүү дээ гарын. Чон Хулан аварт насан аримцэг байсан юм байна. Келли Жоны олон шилдэг. Нуудаар их холоос шидсэн. Зэрэг онсонгүй. За тэр хоёр шилд оролцсон байсан. Араас нь тэгэл өөрөө шууд явууллаа да. Саяны шилд орсон бол харин дэндүү том цохилт болох байсан. Одоо буцаад Pirates даваад л байна. Минут 38 секунд. Багийн алдаа хэдийн дөрөвс тийш болсон. Amazon-с 2 хан алдаатай. Асуудалгүй 3 дугаар юу үйлчлүүлж байна. Анужин суусан бол эргээд байд орж ирсэн байна. За үлэмжийн оноо бол одоо юу гэдгийг самар хэрэгтэй гэж яриад байгаа гол шалтгаан гэвэл үлэмжийн нөлөөлөл дабл дунжилж байгаа тоглогч. 12 оноо 10 самбартай үнцэнтэй тоглогчийн одоо шагналт бол нэр нь маш дээгүүр явж байгаа юм тоглогч. Засварлын олон шийдэл амжилтгүй хонгорцол тооны самбар тэмцэн гэт авч чадсангүй. За аримцэг үлэмжийн өдөөс баруун эргээд явсан. Үлэмжийн хамгаалт сайн боллоо. Явах зай өгсөнгүү хулан 3-аас шилдэлтүүд нь харин өмнөх тоглолтууд дээр огт харагдж байгааг бол хулангийн гүйцэтгэлд байна шүү. Гараас нь дэлий гарч байна. Цагиргаа онохгүй тохиолдолж байлаа. 45 секунд 3 дугаар үед байгаа. Blanks үлэмж. За шууны эсрэг бол шахаад явах боломжтой шүү. Тулсан хамгаалт төхөөрхөн байсан. Зарлсан булын 3 онооны шийдэлтэй амжилттай болсон. Онооны зөрөгч тэгж амархан холдуулахгүй л гэж юм да. Дахиад 2 оноо боллоо. Дамжуул тэгж тааруухан хэцүү ирж байхад өөртөө маш богино хугацаанд засаад арагшаага алхаа шидчихлээ. Blanks бомбог талсан. Ахаа тэнцвэх боломжтой. Цацрал шидсэнгүү. Сул байлаа шидэх боломж байсан даа. Blanks 2 оноогоо авсан. 63 13 секундын хугацаа. Үеийн сүүлийн довтлогоо Улаанбаатар Amazon Spark-ийн за хулан засварлын эсрэг бол тоглолтыг тэгж явах шиг байна. Ариун цэцгийн слоныг авсан, ариун цэцэг сууларч чадсан 3 онооны шийдэлт амжилттай болсноор тооны зөрүүг дахиад 3 болгож холдуулсан 66-63. 2 минут засварлаа тоглолтын 4-р үеэр эргүүлсэн.
Тоглолтод эргэн тавтай морил 4-р үе яг одоо эхлэхэд бэлэн болоод байна үзэгчтэй. 3 онооны тэргүүлэлтэй. За одоо бид харин энд Pirates-ийн тоглохоор хамтдаа харж байна. Blanks задлсан цацралын заслон хамгаалагчийг нь аваад үлдэж байгаа. Дахиад За Нэмитер болболын хувьд бол бүр 2 хамгаалагчийг аваад үлдчихлээ те. За тэгээд давуулаад тийшээ өгж байгаа дамжуултыг нь илүү дэлгэрэнгүй байдлаар харуулж байна. За ингээд ийм том орон зай хонгорцолт үүссэн байна да. Засварлын сланаас гадна бас цаатлын болболын 2 тоглогч авч үлдсэн сланыг онцлох хэрэгтэй байхаа. Засварл ердөө 2 онооны зөрүүтэй тоглолтын шийдвэрлэх 4-4 эхэлж байгаа. Үлэмжийн дамжуулалт хонгорцол. За урт насан дүндэр хамгаалтыг хийжсэн. Эргээд тогтсон хөлбөр явахыг хэлээд үзэж байгаа байна. Засварл. За үлэмжийн сланыг авсан Засварл бөмбөгөө барьчлаа. Эргээд дундын шилдэг Тина Стефенс гүйцэтгсэн дуцаа. Түрүүний аривцгийн шидэлтийн 3-2 оноо гэдэг үзсэн байна. Аривцэг за энэ удаач байг 3-аа шидлээ дээ. Шидэлт нь оновч бай. 23 оноотой аривцэг тоглолтыг үргэлжлүүлж байгаа. Pirates Тина Стивенс бөмбөг дуудаад авсан арай хол авчлаа. Болор эрдний өдөр түрүүн 2 удаа хаалтанд орсон тохиолдол байгаа. Үлэм задлсан хонгор зул 3-аас ямар хурдан шилвэ. Шилэлт нь арай өвчтэй гартлаа. Энэ удаа харин Pirates-аас Тина Стефенсийг үлэмжтэй хамт нь гаргаад ирж байгаа юм байна. Хоёрдугаар үед бол энэ хоёр тоглогч хоорондоо солигдоод Тина Стефенсийг байгаа үед үлэмж суугаад байсан. Аримцэг. Плей-оффын өмнөх плей-офф, финалийн өмнөх финал шиг л яг л тийм тоглолт болж байна доо. Маш цөөхөн тоглогчийг ашигласан тоглолт үргэлжилсээр энгийн тоглолтууд дээр одоо болор эрдэнэ уртнаасан өөр инхлэн тий. Бусад тоглогчдыг бид нар Амазонсын бүрэлдэхүүнээс бол хардаг. Өнөөдөр бол тис өөр байна. За болор эрдэнэ алдаа гаргажээ. Самар тусрахжсэн үлэмж дээр татаад алдаа гаргасан байгаа харагдж байна. Болор эрдэнэг оруулж ирлээ. Хулан сууж байна. За болор эрдэнэ үед бол энэ тоглолтод одоогоор оноо авч чадаагүй явж байгаа. 100 минутыг дэлбадэр өнгөрүүлж байна. Засрал. Харин пүрүсүрэн дасгалжуулагч нөгөө талаас бол тэ намуна орж ирээний холоос шийдэж авцсан долоон тоглоом дээр түрүүний тусаллаа. Blanks Stevens хоёр хоорондоо солигдоод байгаа. За энд үлэмж тоглооны 3 секунд ойрхон байгаа. Задлсан. Тоглоом 4 секунд болбол хужигнууллаа. Хонгор зуул хөөргөд явуулсан байдгүй. Яг хонгор зуулийн энэ тоглоомнууд алдаж байгаа тохиолдол бас их байна. Гэхдээ бусад энэ бөмбөгтэй орж ирж байгаа тоглогчдыг дэмжээд те голоор зүсч орж ирээд илүү боломжуудыг үүсгээд байна. Давуу талыг авчираад байгаа. За нэмэдний довтлох хөнгүү болсон хэцүү бол тодгоо довтлохыг бас төгсгөж чадаад байна зөрөгтэй довтлоо. Эргэлзэхгүй байна. Тий. Гэличон. Аримцэг хэрэгжон. Болболын эсрэг өөртөө маш том орон зай үүсгэж чадсан дундын зай шидэлт амжилттай. Гэличоны маш гоё шидэлт байлаа. Засрал гоё иргсэн, гойж дамжуулсан Тина Стефенс ямар тач бөмбөгийн талбай дээр үлдээсэн. Засрал Джоны эсрэг баруун даацаа шидсэн 3 онооны шидэлт амжилттай болсон. Дахиад 1 онооны зөрүү. Маш өндөр түвшний гүйцэтгэлтэй шидэлт байлаа да. Хажууд руу алхаж шидсэн. Ариун цэцэг. За бас нэг өндөр түвшний гүйцэтгэлтэй хүнд байгаа. За засралын шидэл 6-аас гიშгсэн юм байна. 2 оноо гэж заасан. За нөгөөд бас ариун цэцгийн 3 оног нь 2 оноо гэж тооцоод 24 дахь оноо боллоо. Тина Стивенс дов толгойн оновчтой дээрээс нь алдаатай. Маш эвлэгхэн бай шүү. Wings байхдаа ингээд доороос хэлбэрхэн юмудаа алдаад идэг байсан бол өнөөдөр бол харин тэр зүйл нь ажиглагдсангүй. Нилээн Нямба байна. Хаалтанд 2 орцныг тооцох юм бол тий. За Pirates өмсөлтөө хийж байгаа эхний тоглолт дээрээс нь хүснэтийг тэргүүлэгчтэй эсрэг тоглож байгаа учраас их төвлөрч гарч ирсэн баха. Шууд амжилтын Platinum event итгэгч таны дижитал аялын ихтгэлтэн IT Zone та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжөд IT store-аас аваарай. За мөн шууд амжилтын Gold event итгэгч хамтдаа төрүүлж алах нь Unitel. Тина Стефенсийн шидэлт амжилттай. Ердөө 1 оноо дээр л гарч чадахгүй болохоос ер нь бол онооны зөрүү яг одоо 1 position-ийн зөрүүтэй л явж чадаад байгаа үг нь. Аримцэг болор эрдэнэ. Том болрогийн заслааныг авсангүй. Үлэмжийн өөдөөс аримцэг зай үүссэнгүү. Уртнаасан хамгаалтын шилжилт маш гоё. Ариун цэцгийн 3 онооны шилжилт нь авч боллоо. Гэхдээ болор эрдэнэ 2 тогломжийг үүсгэхэд
Багийнхаа тоглогчийг хайсаар байна. Давуулаад өгсөн. Бөмбөг шилжлээ. Кайли Чон 3-аас дэндүү 50 юм аа. Бага байдал энэ бие хилэмж. Тис өөр юм. 24 дахь оноо Кэли Чон аримцэг 2 тус бүр 24 оноог авчгаад байгаа юм байна. Хүнд байдалд орсон. Доор үлэмжтэр ирсэн алдаа баха. Чоны алдаа. Саяч маргаангүй баха. Хилт харагдсан. Ахаад хамтаа харцгаа энэ өнцгөөс илүү дэлгэрэнгүй харагдах бах. За нэлээд хурдан болоод өнгөрлөө. Шууд амжилтын гол ивент гэж Coca-Cola ундаага угаад шинэ жилийн хүслийн жагсаалтаа iCoke аппликейшнээр илгээгээрэй. За бас дээрэс нь одоо бүх хотын тоглолтын санал асуулгын хугацаа дууслаа да. 1 сарын 2-ноор дуусч байгаа санагдчих байна. Үзэгч та бүхэн Hockey аппликейшнаар хайртай дуртай хэнийг харахыг хүсэж байгаа вэ гэдэгтээ бүх хотын тоглолт тэр тоглогчдод саналаа өгөөрэй. За бүх хотын саналын үед бол 35% нь Токигийн санал асуулга. За 35% нь ордонд ирж үзэж байгаа үзэгчдийн санал асуулга. За үлдсэн үн бол дасгалжуулагчдын сонголт байгаа. За тэгээ 1 сарын 16 болон 17-нд бүх хотын тоглолт явагдана. Эмэгтэй лиг маань дууссан эхний плей-оффын шат бараг дууссан ч байх бах тий. Плей-офф чинь 1 сарын 3-нд эхэлж байгаас нь гэж байна. Маргааш бол улирлын эмэгтэй лиг дээр бол хамгийн сүүлийн тоглолтууд явагдаад 2 өнжөд 3-наас шууд плей-оффын тоглолтууд эхлээд явна. Эмэгтэй лиг маань бол 2 сарын 20-нд дуусаад араас нь эрэгтэй лигийн плей-офф шууд эхэлж байгаа. Энэ жил давхцсан ч явахгүй гэсэн. Кэли Чоны шийдэл дахиад амжилттай болсон. За өмнө нь бол юу гэдэг эрэгтэй лиг дуусахыг хүлээгээд их том зай бас үүсдэг байсан шүү дээ голдоо. За энэ одоо шууд өргөжлүүлээд явж байгаа. Болор эрдэн дээр алдаа үлээсэн. За Кэли Чон шидэлтэй үнэхээр мэдэрсэн байна да. Цэнэ шидэлч гэсэстэй царигт төрөхгүй л орж байна. Баатрин болор эрдэн харин 4 дахь алдаагаа гаргачлаа шүү. Энэ бол Amazon Save тааруу мэдээ. 4 онооны зэрэг нэг тэнцүүлж ирээд илүү гарч чадахгүй байсаар л байгаа. Стивенс руу өгсөн дамжуулж явцсан тулам зөв цагтаа зөв газараа байлаа. Бөмбөг ахаад авцсан байсан бөмбөгөн дээр нь хүрээд тасалдсан. Стивенс гол давсан. Араас нь баг зэрэг контакт бас байгаа л харагдаад байна. 5 секунд ариуцгийн хамгаалалт 3 секунд дамжуулт гоёо. Цацрал 2 оноо. Тина Стивенсээр ингэж тоглоод байх юм бол Pirates үнэхээр аюултай байхаар байна. Янкстай харьцуулах юм бол дамжуултын мэдрэмж илүү байна шүү дээ. Багийн бас тоглогчтой бол маш гоё тоглож чадаад байна. Энд дээр л цацралын бөмбөгөө гүйлчихсэн их гоё боллоо. Маш гоё дамжуулттай. Хүчтэй, хурдтай, цаг алдалгүй. Уг нь Wings дээр байхдаа ч гэсэн Тина Стивенс ийм дамжуулт өгдөг байсан. Тэгээд одоо энэ дамжуултыг дуусгах чадахгүй байх дээр л бас зарим нэг зөрүү гараад исэн тал бол бий. Чон цаан болор эрдэн. За том болрогийнхаа станыг аваад алхамтаа томруулаад орсон довтлогоо амжилтгүй. Тина Стивенс найдвартай байна. Жавцсан тулмын дамжуулт Намуна 2 оноо. Хурдан довтлогоог утгаар зохион байгууллаа. 74 дээр ахаад тэнцүүлсэн. Одоо тэд хамгаалах хэрэгтэй. Харин Amazon-с хариуг нь яаж барихыг харъя. Маш ивгүй дамжуулт. Ямартай Чон хүлээгээд давсан. За гарцсан шидэлтэй байгаа да. Кэли Чон энэ удаа амжилтгүй. Цасрал онооны тэргүүлийг авах боломжтой довтлогоо. За тоглолтын сүүлийн 5 минутын хугацаа үргэлжлээд эхэлсэн. Хамгийн оргил цагт хамгийн сонирхолтой байдлаар үргэлжилж байна. Болор эдэн ариун цэцэг 2 Тина Стивенсийг торгоож дийлсэн. Кэли Чон ардаа үлдээсэн хулангийн хөөргсөн довтлогоо амжилтгаа. Хулангийн довтлогоо нэг л болж өгдөггүй дээ энэ тоглолтод. За хулан харин оны сүүлийн өдрийг жоохон таагүйхан довтлоготой үргэлжлүүлж байх ч нь бай. Тина Стивенсийн шидэлт оновчгүй. За ийм зайн дээр л хангалттай шидчихдэг хүн. За ихтэй хуланд бол мэдээж тоглолт босох болоогүй. Дахиад бүтэн 4 минут 20 секунд. Тал үе байна шүү дээ. Хулан талбай дээр байхад үргэлж аюултай шүү дээ. Ариунцэг Тата шидсэн 3 онооны шидэлт амжилттай болсон. Улаанбаатар Amazon баг дахин тэргүүлийг авлаа. За хулан ариунцэг 2 холбоо үгшгэл байх юм да. Нэг нь дамжуулж нөгөөх нь шидэхэд л ер нь найдвартай. Нэг нэгнийхээ оноо ашигтай дамжуултыг бол тун сайн өсгөдөг хүмүүстэй. Сая яг л тэрийг харууллаа. Энэ тоглолтод хэд ч давтагдав. Хулангийн шил сайн болохгүй байгаа гэвэл ялгаа байхгүй ариун цэцгийн шидэд ингээ хийгээд байна. Нэг нэгнийхээ тоглолтыг бол маш сайн нөхдгөө. За оноогоор тэгээ илүү гарах боломж өгдөг бай. Цацрал хариуг нэрхсэн хүчтэй боллоо. Гэтэ буул тэр бөмбөгийг
олоод авцсан. Flanks Бумбахан орж бол ирсэн тэнд байна, л явж байгаа юм да. Дахиад давсан волейболын дамжуулалт. Жавцанд бол татаа шууд 3-аа шидсэн. Ороход өгчвэ шүү цацрал. Амазонсыг энийг давталгаан дээр ийм олон давталгааны самар алж байгааг харсан уу? Санахгүй байх юм. Заастай санахгүй шүү нэрэ. Тэг хамгийн гол нь Тина Стефен суудсан байгаа штэ Файрцаас ч. Гэлэжон уур чадраа гайхууллаа. Маш гоё зай гаргаад тоглолоо. Одоо хүртэлх тоглолтууд дээр Кейли Чон ингэж айхтар төгсгөлийн мөч хүртэл тэмцэлдээд 30 оноо аваад шаардлага гараад. Яг зөв. Өнөөдөр харин одоо плей-оффын өмнө утгаар нь шалгалт хийж ин да. Шалгалтанд оруулж байна. За Pirates-ийн хувьд бол хамгийн чухал цаг үйл одоо ирж байна да. Ер нь хэмнэлээ алдчих гад шүү. Дараасаа оноонуудыг алдаад. Тоо тэнцснээс хойш 5 оноо дараалж алдсан. За Pirates-аас дасгалжуулагч челленж эзэхэлж байгаа байна. Бөмбөг хинээс гарсныг нэгтэлж үзэн. Шууд амжуулалтын Platinum Event итгэгч Ice Mark премиум брендийн шинэ төрөл Cookie Terrace-тэй зарим худалдаанд гарсан байгаа. За мөн шууд амжуулалтын Gold Event итгэгч Шун дурлам автыг зөвхөн KFC-гээс. KFC За өнгөрсөн 11 сарын байдлаар эмэгтэй лигийн онооны тэргүүлэгчдийг сая харуулад өнгөрлөө Индра дунд шоноо авалтаар тэргүүлж байгаа юм байна. Лигоно тоглогчдын дээр л байна да. Тийм байна. За нөгөө талд бол эрэгтэй тоглогч дээр Эпсийн 2 байна. За энд одоо шинэхэн багтаа тоглож байгаа Тина Стивенс харагдчих байна. 16-ны нэм араас нь үлэмж тэгээ болор ирдэнэ. Энэ хоёр багийн 3 хүн байна. За тэгээ шууд амжуултын бас хуваарийг та бүхэн харж байгаа бах. Маргааш ойргол тоглолт 20 цаг 40 минутанд М-банк аренад эхлэх бол эмэгтэй плей-офф 1 сарын 3-нд 11 цаг 10 минутанд гэсэн ийм хуваар бидний хүлээж байгаа. За тэр 11 цаг 10 минутаас эхлэх тоглолт ямар хоёр баг тоглох нь одоогоор тодорхой болоогүй байгаа. За тухайн өдөр дээлгэнэл байдал 3 тоглолт явагдана. Шүүгчд бичлэг үзээ дууссан. Шийдвэрийг хамтаарай. За бөмбөг дундаа болсон гэж үзээд Pirates руу зааж байгаа юм байна. Pirates-аас чухал тоглолтоо энэ тоглоом амжилттай болохгүй бол ер нь хэмнэлээ алдчих гээд байгаа. Жавсан тлом. Бол. Джоны секунд араас төгшөө орсон. Бол Келли Джоны эсрэг. Хүнд байдалд орсон. Довтлох хэрэгтэй. Бол хүнд байдлаас удалсан амжилтгүй аримтсгийн самбар. Сүүлийн 3 минутын хугацаа. Amazons Келли Джоны гарт бөмбөг байхад дэндүү 50 байна. Үлэмжийн өдөөс бол эрдэнэ баруун руугаа ирээ явсан шилэлт ноногчгүй үлэмжийн сайн хамгаалт байна. За үнцэнтэй тоглогчийн шагналт хамгийн дээгүүр өсөлж байгаа хоёр тоглогчийн хэлдгүүл байсан да. Blank сүнд байдлаас удалсан амжилтгүй болор эрдэнэ тэр гарын явуулсан ямар сайн хамгаалт болчихоо. Энэ болж исэн тоглолтыг Blank орж ирээд ерөнхийдөө бүснүүлчлээ да. Стивенс бол маш гоё болж исэн. Тэгээ улмаар завсарлага захиаллаа 7 онооны зөрүү цаг багасч байгаа. Завсарлагын дараагаар уулзъя. Пүрүсөрөн дасгалжуулагч эзгээс завсарлагын хугацаа дууссан Тина Стефен сэргээд бод орж ирсэн байна. За энэ солилцоо харин арай удчуу яав. Стефенсийг суулсны дараа Амазонс 7 тексраныг хийсэн. Тэгсэн. Тэнцвэрлэлсэн байж байлаа. Blanks-ийг оруулж ирээ. За энд өөртөө зай гаргаж чадсан. Цацрал Blanks хатлага. За Стивенс хатгсан. Буцаад бол өмгийг олоод ирлээ. Үлэмж дундаас үлэмж суул шидэлтэд орууллаа. Чухал шидэлтэй байлаа шүү. Хэрвээ саний давталгааг алдаад нөгөө талд оноо автсан бол тоглолтын хэмнэл тэр чигтээ дуусах байлаа да. За үлэмжүүдийн тоглолт ерөөсөө нэг ингэ шидэх зай гарч өгөхгүй байгаадсан. За их тухтай шидлээ. Келли Джон. За Чонч баяхан давталгааг бүтэн найруулж байгаа да. Болор эрдэнэ. За хамгаалт их ойрхон байсан. Ариун цэцэг хамгаалагчтай шидсэн шидэлтэн дуудсан. Хонгорцлын самбар. Нэг амжилттай хамгаалтыг хийж чадсан шүү. Одоо оноо зайлшгүй хэрэгтэй тэдэнд. Бол шууд 3-аа шидсэн. Шидэлт нь арай өстэй боллоо. Стивенс хатгахсан ч Кайли Чон бөмбөг дээр ирж байна. Яарах зүйл Амазонс тогтох нь ч үгүй. За болон үед бол нэг шийдсэн шидэлтийг хийж үзэж байна да. Келли Чон аримцэг. За энэ давталгааг оруулах юм бол Амазонсын хувьд бол маш том даваа талыг авна да. Хуулан засарлын эсрэг.
Дайраад явсан дундаа сүсрээ шийдсэн хулангийн шийдэл дутсан. Засралтын самбар. Цацрал хулан өнөөдрийн тоглолтын турш дэндүү их зовоолоо. Юу ч хийлгсэнгүйгээ тэлчихэд нэг буруудахгүй хол зүрхгүй ах. Цацрал одоо харин өөдөөс нь Стивенс төглөө. Алдаа болсон уу гэсэн үггүй байна. Алдаа тоглогоо оновчтой болсон. Тина Стивенс 2 дахь боломжоор оноо авсан. 78-81 нэмэлтээ орол бол бүр 2 хооны зөрүүтэй болох боломжтой. Тина Стефенс орж дэргээ тэмнэл Pirates-ийн тал руу шилжсэн. Болор Эрдэнэ алдаа 5 болоос гэр шилжлээ. За юу бол болоод энэ да бид нар харин нөгөө 303 хоногийг энэ хүрээд өндөрлүүлэх юм биш үстэй. 15 тиг гэж улиралд нэг ч хожигдоогүй гэсэн амжилтыг мэдээж өрсөлдөгчд нь Amazon-с тэг өөрсдийнх нь эсрэг хожоод дулсан гэж түүхэнд үлдэхийг хүсэхгүй шүү дээ. За ердөө 2 хоноо тоглолт сүүлийн 1 минут руугаа орсон. Улаанбаатар Амазон сүүлийн 1 минут руу ингэж одоо ойрхон орсон тоглолтын нөтрөл их 100 байсан да. Ганцхан вингстэй байх та. Нэг л байсан баг. Яг л одоо бидний хүсэн хүлээж ийсэн тоглолтын ихэнд ярьжсэн. Тэр тоглолт 4-6-аараа хүргэлжилж байна. За болор эдний оронд болор цэг орж ирсэн байгаа юм байна. Доор хулан руу өгсөн дамжуулт хулан дээр алдаа. Яа. Илүү алхалч бас ойрхон байлаа шүү. Их л бужиглаа энд авсан. За яг 2 алхаал дэш явж хат алдаа гаргацсан юм байна л да. Маргаангүй алдаа байна. Устж явсан дотлохол алдаа болж хувирлаа да. За одоо харин 2 торгуулыг за үгүй юм байна. Тийм байна. Довтлж ийн гэж үзег юм байна шүү дээ. Ахаад өгвөл хамгаалах боломж байгаа. За Pirates-ийн алдаа ингээд 4 болж байна. Айл ал баг алдаа гарах хэрэггүй болсон. Айл ал багт 2 удаагийн засварлах хэрэг байгаа. Тоглолт тус болоогүй. Харин цэг заслан дээр цацралтаа мөргөлдсөн цацралын тэр зүүн өвдгөлийг хийвгүй болчих шиг болохын шүд 100-а тоглохоос өөр арга байхгүй. Багад байна бомбгод нь хүрдсэн. Таслахтай ойрхон байлаа. 5 секунд. За Франк Гарсиа тасалж өгч тайм аут авахгүй л гэж энэ да гэсэн заавж байгаа юм байна. Энэ 5 секундыг үр дүнтэй тоглож дуусгахыг хүсэж байгаа юм байна. За тэгээ завсарлагын дараагаар иргэд болцоо үзэгчтэй. Маш сонирхолтой тоглолт үргэлжилсээр байна. Тоглолтод үлдсэн давталгаанд 5 секундын хугацаага 13 секундын зөрүү гэсэн үг. Хамгаалаад хангалттай давтлах хугацаа бий. Франк Гарсиа дасгалжуулагч, туршлагатай мэргэжилтэн Монголын шигшээ аваагийн ахлах дасгалжуулагч юу зурсны харъя. Ариун цэцгээр давтлах боломж 2 оноогоо авлаа. Яа. Маш одоо найдвартай бөгөөд энгийн хөлбөр шүү дээ энэ бол. Тэгээ энэ цаг үед ер нь хамгийн найдвартай хүн л ариун цэцэг байна. Гэхдээ энэ хэцүү байдлаас төгсгсөн байгааг та бүхэн харж байгаа баха. Яг бас тоглогчид ч гэсэн задраад одоо орон зайг нь үүсгэж өгöd тоглоочлаа. За эргээд Pirates-аас тайм аут захиалсан байгаа 4 оноо 14 секунд. Маш хурдан оноо аваад эргээд алдааны тоглолт руу орно. За дахиад завсарлагын ирэх байгаа учраас маш хурдан 2 оноо авч бас болно. 2 онооны тоглолтыг хийгээд эргээд алдаа гарах боломж бол байна. За одоо хинээр давталгаа явах уу гэдэг сонирхолтой. За мэдээж маш том давуу тал Тина Стефенс доор байгаа. Яг тэгвэл болордны алдаа 5 болоо суудсан байгаа шүү дээ нөгөө талаас. За хурдан 2 оноо авах уу эсвэл 3 оноо юу гэдгийг сонголтын дээр гол зөрүү гарах байх. Тэгээд шийдвэл найдвартай эхний сонголт бол мэдээж одоо бул байх бол араас нь тэгээд цацрал. За хонгор зол өнөөдөр шидэлттэй байгаа. Хасан шидэлтийг хоёр байх юм бол тий. За Blanks орж ирэх гэж байгаа юм болоо да. Босоод ирсэн байгаа харагдчих чинь. За Франк Гарсиа дасгалжуулагчсаа тайм аут дээр нан сууж байгаа шиг байна. Ундрах дасгалжуулагч баяхандаа зөвлөгөө өгөх шиг боллоо. Blanks-ыг оруулж ирсэн. Тийм байна. За магадгүй 3 онооны шийдэлтийг хувилбар юм лоо да. Эсэргээрээ магадгүй маш хурдан 2 оноо авах гэж үзэж байгаа юм болоо гэж би бол таамаглаж байна. За юу зурсны хамтаа харцгаая. Хонгор зол бүүмийн тоглолтод оролцуулах юм байна. Засрал. За засрал хамгаалагчтай шийдсэн 3 онооны шийдэлт амжилтгүй. За хувилбараас гарч ирсэн тоглохоо хэд их ойлгомжгүй шийдэлт явуулаа шүү сая. Тэглээ. За ингээд ерөнхийдөө ойлгомжтой боллоо үзэгчтэй. 12 дугаар сарын 31 2025 оны хамгийн сүүлийн өдрийн тоглолт эхний тоглолт эмэгтэй лигийн энэ улирлын энэ хоёр багийн сүүлийн тоглолт энэ оны хамгийн сүүлийн тоглолт олон зүйлээрээ биднийг баяр гонигтай ад жаргалтай доглуулсан ийм сайхан тоглолт болж өндөрлөө. Ингээ эцэст нь Amazon-с ялагч нь байла 15 тиг 100% амжилттай төгс амжилттайгаар энэ удирлаа дуусгаж плей-офф руу орж гинэ тэдний хувьд. Зарим Pirates-ийн хувьд бол 2 дугаар байраар гарч байгаа баг файналд Amazon-саа тоглох боломж маш дүүрэн байгаа. Тэгээд Amazon-ийн эсрэг бол маш хүчтэй
Яг одоо та бүхнийг Улаанбаатар Амазонс багийн тоглогч Ариун Цэцэгтэй уулзуулаад байна. За 2025 оны хамгийн сүүлийн тоглолтоо хожлоор дуусуулаа. Ямар мэдрэмж төрж байна? Өнөөдөр амар гоё байна. Тэгээд дээрээс нь 2025 оны сүүлийн өдөр тэгээд дээрээс нь бид удирдлагын сүүлийн тоглолтыг хийж байна. Тэгээд 10 сарын 1-ээс хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ ингээд тоглоогоо өнөөдөр ингээд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоод хожигдсандаа маш баяртай байна. Улаанбаатар Амазонс баг яг өнөөдрийн байдлаар 303 хоног нэг ч хожигдолгүйгээр одоо явж байна. Энэ одоо гайхалтай үр дүнгийн ард яг ямар нууц байна вэ? Мэдээж манай багийн ард ажиллаж цуцуулагч арын албаныхан тэгээд дээрээс нь тамирчдын бас өр нөлөө маш их байгаа. Тэгээд бидний зорилго удирдлагын тоглолтыг ямар ч 15-0-оор дуусгахыг хүссэн. Тэгээд тэрнийхээ үр дүнд ямар ч ингээ хожил байгуулад тэгээд 15-0 гэсэн удирдлагыг дуусгаж чадаа баяртай. Өнөөдрийн тоглолт нэлээд ойрхон зөрүүтэй бас тоглолоо шүү дээ. Эсрэг багтнаас Эсрэг бас өнөөдөр шинэ импорттойгоороос орж ирлээ. Өнөөдрийн тоглолт ер нь хэр болж өнгөрөө? Ер нь ямар тактикийг эсрэг багтаа төлхөө ашигласан бэ? Мэдээж яг нөгөө шинэ импорт нь болохоор нөгөө багийнхаа импортыг амт авч орчихсон. Тэгээд яг анализ бол хийж амжаагүй. Тэгээд дээрээс нь нэг хоногийн хугацаатай байсан. Тэгээд манай коуч маань сая 29-30-нд ирсэн. Тэгээд бид ямар ч бэлтгэлээр өмнө хийжсэн зүйлүүдээ бүгдийг яг хийдгээрээ хийгээд ямар ч бэлтгэлийнхаа үр дүнгийг ингээд байхгүй тасал коуч маань байхгүй байсан ч гэсэн өдөр ирэхтөөсөн бэлтгэлээ яг тэрнийхээ одоо дагуу бас явсан байх гэж. 2025 оны хамгийн сүүлийн хожлоо хинт зориулмаар байна. Мэдээж би багийнхандаа зориулмаар байна. Бүгдээрээ хамт сэтгэжтэй дээрээс нь хожлоо болсон болохоор. За баярлалаа. Шинэ оны минь төргий. За баярлалаа. Шинэ оны минь төргий. Бүгдээрээ сайхан баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ ингэж гэсэн хугацааны дараа Сэлэн Бодонс болон SJX багийнхаа тоглолтоор эргээд уулзцаая.